байна уу? Thinkers Alternative podcast-ийн 10 дахь дугаар эхэлж байна. Энэ удаад утга зохиол, уран зохиол гэсэн сэдвийн хүрээнд болон сэдвээ жоохон халиад ярьж магадгүй. За тэгээ өнөөдрийн зочноор Амар Баясгалан маань ирсэн байна. Тэгээ хоёр хөтлөгч нь хിവэрээ. За ингээд подкаст эхэлцгээе. Хамгийн ихний асуултыг одоо сошиал медиа дээр нэлийн хандлт ихтэй явж байгаа. Одиссей гэдэг киногоор эхлүүлээ. За миний хувьд бол киногоо үзсэн. Наадмыг тохиолдуулаад киногоо үзсэн. Манай хоёр Одиссейг үзвүү. Амраас эхэлж амжаагүй л. Үзэж амжаагүй л байна. Ер нь бол IMAX дээр үзье гэсэн чинь суудлууд нь дүүрсэн байгаа гэдэг. Тэгээд нэг жоохон хүмүүсийн нэг 90 дарагдахаар үзье гэж бодоод тэгэл байж байна. Тэгээд энэ эх 7 хоногоос ч юм уу нэг үзье даа гэл. Амраас тэгж бодож байна. Оо тий яраал. Ойрын хугацаанд үзнэ л гэж бодоо. За киноноос ямар хүлээлттэй байна да? Оо ямар хүлээлт байхгүй тэгэл шууд л үзэл. Сая нэг шүүмж уншсан юм сонссон да. Кино шүүмж уншсан юм сонссон да. Тэг яг бид бүр багада зүгээр яг юу үзэж байгаа мэдэхгүй тэр нэг дээрвийнх нь хөлбрийг үзчихсэн юм. Тий. 97 оных нь. Тийм баха. Тийм. Тэгэл одоо тухайн үед зүгээр нэг тэр одоо тэр мангасууд тэр нэг нүттэй мангас эдрийг хараад тэгснэ тэр нэг арьсан юу ингээл онгойлгосон чи дотроос нэгээ салхи ингээл яачдаг маш тэгэл тэр мөрийг хараад өө ямар сони юм бэ гэл айгуу тэгэл үзчихсэн тэгсэн чинь тэр нь одоо тэр Одиссей л байсан юм л л дээ нэрийг мэдгүй л үзсэн байл л дээ Одиссейгийн зохиолыг нь уншижсэн үү? Зохиолыг нь л яг уншиж байгаагүй тийм багш зохиолыг нь уншижсэн. Би зохиолын сүүлд нөгөө цахилгаан орчуулсны нэлээд явуулсан. Тэгээ бүрэн дуусгаж чадаагүй. Яг нэг өөрийнхөө уншиг гэж бодсон хэсгүүдийг ч юм уу харъя гэж бодсон хэсгүүд одоо нөгөө там руу ороод байгаа хэсгүүд мэс гэж гэдэг юм. Яг нэг харъя гэсэн моментуудаа айгуу тэгж харсан. За Одиссейор эхэлсэн шалтгаан нь одоо Одиссей гэдэг зохиол бол ингээд уран зохиолын ноён орхиглуудын нэг ингээд Грекээс гаралтай Баатарлаг туйлс гэдэг ингээ олон төрөл жанр байгаа. Тэрний ингээ Баатарлаг туйлсын одоо хамгийн сонгодог зохиолууд болж явж байгаа. За тэгэхээр өрн тахинд харилцаг давчиж байгаа гэсэн үг тийм. Тэгээ нөгөө талд нь юу байгаа вэ гэхээр манай Азийн уран зохиолууд орж ирж шүү дээ. За тэгээд тэн дээрээс юу руу орох гээд ингээд сайхан яваад байна гэхээр ерөнхийдөө хайкугийн талаар ярилцъя гэж бодлоо. За тэгээд ингэж байгаа шалтгаан нь ерөнхийдөө Япон соёлыг нэлийн сонирхдаг хүмүүс байгаа. За буддизмын талаар бас сонирхож буй хүмүүс байгаа. Тэгэхээр өөрсдөө бичих дуртай, тэгээд бичих сонирхолтой тэр дундаасаа хайкугаас өөрсдөө оролдож үзчихсэн гэдэг хоёр туршлагыг мэдэх учраас ер нь анх уран зохиолын ямар нэгэн өгүүлэл, нийтлэл, шүлэг уран зохиол бичих ажлыг хизээ эхлүүлв хувьдаа. Тэгээ хайку руу хэрхэн яаж оров гэдэг асуултаар эхлэе. За тэгээд зочноос эхлэе гэж. За яг хизээ эхэлснээ бол сайн мэдгүй. Тэгээ нэг мэдсэн чинь яг хаа тэгээ амир нэг яасан зүгээр оролдож үздэг юм уу гээл зүгээр ингээл нэг чөлөө цагаараа ч юм эсвэл ингээл хүн нэг бодолтыг өөртөө ярьдаг тийм үү дээ шүү дээ. Тэр үедээ л тэгэл яаж ийсэн тэгээд анх гэх юм бол би нэг анхны яг бүрэн ном уншсан гэдэг нэг тэр Бакула Эренбүүчигийн юу захиалгаар Монгол уншигчдад зориулсан Сиддхартагийн цадиг гэдгийг ингээд жоохон хөхд унших зорилттой болгосон тийм нэмгэн гой зураг том текст багтай зураг ихтэй тийм номоор анх яг бүрэн уншижсэн яг сандын яг уран зохиолыг тэгээд тэрний зургууд нь айгуу тод тийм гоё юутай байсан болохоор ингээд тэндээс нь яг ингээл одоо тэр ерөнхийн нэг үйл явдлуудыг айгуу тод санаад тэгээд дараа нь сүүлд нь ингээд эргүүлээд бүрэн юугаар нэг уншихад ч гэсэн ингээд ингээд илүү дэлгэрүүлээд ингээд ойлгох юм лээ. Яг нэг бурхны номонд одоо ерөнхийн ингээд бурхан багшийн одоо намтрыг ингээд тайлбарладаг яг юугаар нь хүртэл ингээд уншихад ингээд яг тийм байсан байна, ийм байсан байна гэдэг. Тэгвэл шашин буддизмыг сонирхох болсон шалтгаан уран зохиол руу оруулсан шалтгаан хоёр чинь нэг номноос эхэлдэг юм шүү. Тийм баг тийм баг шиг. Монголд бас Бакула Эренбүүчигийн хід байгаа. Битүүп хід гэж байгаа тийм. Яг гандангаас жоохон зүүн тал руу тийм. Зүүн урагшаага тийм хід байгаа. За багшийн хувьд ямар уран зохиол бичих үйл хэргийг хаанаас хэрхэн урам зориг авч эхлэв? Уран зохиол бол тэгэл нэг бага ангид угаасаа нэг унших бичих гэж явж байгаа л яг уншиж ирсэн нь бол сонирхолтой нь бол юугаар орж ирсэн байдیں۔
нөгөө Марк Твайны хоёр зохиолоор орсон байт. Том Сойерийн адлын явдал, Геккельберифийн тохиолдсон адлын явдал гэдэг яг л нэг өсвөр насны хүүхдүүд уншаад байгаа. Тэгээд тэр номнуудаар ер нь анх одоо миний анх уншсан том уран зохиолын ном гэвэл тэр. Тэгээд тэрний дараа нэг Man Read-ийн зохиолууд руу нэг сонирхолтой байдлаар халтараа орсон байдгийн. Ягаад ч зүгээр тэгээд тэр үед нэг гэртээ байж байгаа л тэгээд нөгөө нэг юу уншил зөрөгт амчин бүсгүй цагаан удирдагч, цагаан бэйли одоо зарим мартжээ. Морь унсан толгойг өмжүүд нь хамгийн алдартай тийм. Тэрийг уншаал яг тэр нэг одоо тэр чинь бас манай нөгөө нэг Америкийн 1800 он гэдэг чинь манай хөдөөтэй амир төсдөг шүү дээ. Тэр морь мал унж байгаа байдал ч гэдэг юм уу. Тэр хүмүүсийн аж төрж байгаа хэлбэр нэг манай нэг хөдөөний сумын ч юм уу аймгийн төвд амьдарч байгаа хүмүүсийн амьдралтай эсвэл лагер дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдралтай айгу төстэй байсан учраас тэр нь айгу ойр харагддаг байсан гэх юм уу да. Тийм. Тэгээ тийм хүүхдийн дүү маягийн тийм зохиолуудаар орж исэн. Тэгээд тэгж явж байгаад ерөнхийдөө яруу найраг бол нэг айхтар шимтдэггүй байсан юм. Хүмүүс ингээл болорцсон байл амар үздэг. Эсвэл одоо юу гэдэг чинь тэр үеийн амар ингээл хайп болол багын лавсрангоч амар лаг болол одоо нөгөө нэг цоодлын хулан молон чи ингээл янз янз болол явжсэн. Тийм ингээл амар ичин хорлоо илүү те бас нэг амар тэгээ нэг Монголын тэр яруу найрагчдаг бол айхтар шимтэн шансч чадаагүй. Тэгээ нэг яруу найраг руу өгөхөөс илүү үргэлжлсэн үгийн зохиол тал руугаа байдаг байж байгаад тэгээд өөрөө оролдох нь бол угаасаа л нэг хүүхэд байхад ингээд нэг тийм дурлах морлох ч гэдэг юм уу тийм их юм болоо нэг тийм сэтгэл хөдлөлийн момент руу орохтой эсвэл ямар нэг юм амар имзэглэгч байд юм уу тэр моментууд дээр ерөнхийдөө тийм яруу найргууд их хүмүүсийг хөглөдөг гэх юм эсвэл хөгийг алдаг дуулах гэдэг нэг жанц нар байдаг дээ шүү дээ. Тэгэл нэг жоох юм бичдэг байсан юм шиг. Тэгээ хуучны бичсэн шүлгүүдээ харахаар бас яг уу эргээ зарим нь харахаар яг тэ хөөрхөн хөөхд гэмээр зарим нь уу яасан сүрхийн юм бичсэн бэ гэмээр ч тиймэрхүү юмнууд ингээд харагддаг. Тэгээд хайку руу ягаа орсон гэхээр ер нь бол аюур зонгой нөлөө байсан ба. Аюур зонгой нэлээд тийм хайку тайлбарлал ингээд тэгдэг гэл нөгөө Башогийн хайку гэдэг яриад. Тэгэл тэр нэг тэр шүлгийн хэлбэр надад их таалагдсан гэх юм уу да ягаад чи ингээ нэг юм 3 мөрөөр бичиж байгаа. Тийм 3 мөрөөр тэгэл 5 7 5 гэсэн үедээ тэгээ айгүй богинохын юм дотор Японочууд амар жижигхэн арал дээр ингээл шахацалдаж амьдрэх тийм маягтай. Тэрнтэй төстэй юм шиг тэгээд ингээд тэр 3хан мөрөн дотор ингээд одоо тэр Башогийн яг тэр нөгөө хамгийн алдартай хайкунууд нөгөө хуучин зөөр мэлхий үсрлээ цүлхий их тун гээл тэгж байгаа шүү дээ. Тэгээ тэрний ингээд тайлбарын сонсоод тухайн үед надад бүр ингээд вау гэмээр санагдсан. Пүү ийм гүн гүнзгий байсан юм уу те ингээ хуучин цөөрөм гэдэг үл ингээд амар том тэгээ хуучин те ингээ байж л байсан зүйл. Тэгээ тэрнлүү ингээл ганцхан момент дээр мэлхий пүт үсрээл тэгэл пүлгээл дуграал буюу нэг тийм момент те. Тэгэл тэр моментыг ингээд хараад Японод үүсдэг тэр нэг мононо хаваар ялнэлдэг. Тэр юм ингээд ясны дараа бол ингээд тэр төрлийн юм амар авцсан гэх юм уу. Хоёрдугаар яруу найрагчээр би үл ингээд нэг амар урт бичиж чаддаг төрлийн юм биш юм бэл ингээд шүлэг бичсэн гэсэн миний хамгийн урт мөртөө шүлэг үсрээл 16 мөр. 16-аас дээш угаасаа бичиж чадахгүй юм бэл. Тэгээ нөгөө товч тодорхой ярьдаг төрлийн хүн учраас нөгөө бичиж байгаа нушиж чадахгүй нөгөө амар гоё нушаа бөмбөгдөөд байж чадахгүй. Тэгсээр хагаад юу нь явсаар хагаад яа гэвэл зүгээр бодож байгаа маа бодож байгаа бол ганцхан бархэл болгож байгаа энэ хайку юм байна гэл. Тэгэл за 3 мөрөнд л гусъя гэдэг нэг тиймэрхүү нэг тийм нэг талаас залхуур нөгөө талаас нэг тийм юу. Тэгээ сая нэг төдөвтэн баяраар бас нэг хүний яруу найргийн ном үзсэн. Дэлгэж хараа уншсан нөхрийн 4 мөртүүдийг айгүй зовлон уншаад байгаа байхгүй. Тэгэл олон мөр болчиход уншиж чадгаа болчихно. Эсвэл бас дээрэс нөгөө нэг Омар Хаяамын нөгөө Рубая гэдэг шүү дээ. Тэд чинь бас богинохон шүү дээ. 5 мөр. 5 6 мөртэй айгүй богинохон. Гэхдээ тэрэн дотор айгүй тэ гүн гүнзгий санаа илсэн мэт шүү дээ. Нөгөө шамшиг хүмүүсийн чандраар чинь тоосог хийх болно тэ. Тэгэхээр тэрэн дээр бичи бүхтийг унахраад байчих тийм нэг тиймэрхүү айгүй тийм метаморфоз гэдэг шүү дээ. Хувирлууд тэ. Хүн бол ингэж байж байгаа л тэгэл хүн чандар болно. Тэгээ тэр чандраар нөөр хүмүүс тоосог хийн тэ. Тэгэхээр тиймэрхүү байдлаар тиймэрхүү юм л амар татгцсан гэх юм уу. Тэгэл хайку майку жоо оролддог болсон байсан шүү дээ. Би бол хувьдаа хайку ерөөсө бичиж чаддгүй маа. Ягаад ч юм чаддгүй юм гэж. Мэдгүй би яг бичиж гэж идэвхтэй оролдож байгаагүй баг. Өөрөө анх тийм нэг шүлэг бичих гэж оролцсон нэлээд урт бичиж эхэлсэн. Надад одоо ингээд би нэг шүлэг ноорглох юм бол за ер нь нэг 8 мөр бол асуудалгүй. Бүр ямар ч асуудалгүй яа.
Гэтэ удаан сууж бас чадахгүй. Шүлэг гэдэг чинь бас залуу насны юм гэдэг нь ойлгомжтой. Тэг нөгөө мэдрэмж гаргах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр ихэнх шүлгүүд нэг 12 16 мөртэй болчиход идэв. Тэг яалтчгүй нөгөө нэг Монгол одоо хив маяг гэх үү те 4 мөрөөр бичдэг 2 мөрөөр бичдэг тэр хив маягаас болоод нэг 4-2-оор жоохон блок хийж ингэж бүтцийг гаргаж бичих гээд байд юм шиг байгаа. Гэтэ нэг сүүлийн одоо нэг төгснөөс хойш маш бичиж байгаа шүлгүүдээ харангуут илүү нөгөө ойрхон орондын хэлбэр рүү ороод 5 тэгээ эсвэл 6 болох юм бол нөгөө ихнийх нь мөрөнд дахиж давтагддаг тийм хүү хэлбэрээр бичээд яваад ах шиг байлээ. Тэгэж хувьстай юм бэ. Амраа хайку бас бичдэг шүү дээ. Ер нь хайкугийн тийм бичих урам зориг сэтлийг хаанаас ав? Тий сая багшийн хэлжсэн шиг бас яг аюур заны бас номнуудыг уншаад тэгээд яг тэр нэг бас нэг ном байдаг нөгөө хайку бичээд тэгээд доотлол нь нэг тайлбарын тайллын тэгээд анхны яг ингээ хайку гэж зүгээр 3 мөрт уншаад өнгөрдөг юм байна. Тайлдаг юм байна гэдэг тэр арга зүй тэр юу анх тэндээс уншиж аваад тэгээд дараа нь өөрөө энэ тэнийгээ санамсаргүй байдлаар ч юм ингээд хайку таарад ингэнгүүд тэг тэр арга зүгээр тайлах гээд янгууд бас нэг юм яагаад гэдэм лээ. Тэгэхдээ бас сонирхолтой юм хүн болгон бас өөрөөр тайлж болдог юм шиг санагдаад. Тэгээд сая багшийн сая дуржсэн шиг нөө хуучин цөөрөм рүү ингээд мэлхий цүлийгээд тэгснэ буцаад ингээд аниргүй болоод юм уу. Тэнгүүд тэр нь яг нэг бас хайку нийтлээ яруу найраг хэрнээ бас нөгөө талдаа бас нэг Японы буддизмын одоо зэн буддизмын бас элементүүдийг хамт ингээ хослуулад хэлсэн болоо ч гэдэг тиймэрхүү юм бас байдаг юм шиг санагдсан. Бас тийм ах шүү. Зэн буддизмын өөрийн туршлагаас хаваалцаач. Энэ ер нь хайку идэвхтэй бичиж явах сонирхож явах үеийн сонирхол байв уу? Ер нь зэн буддизм гэж юу вэ? Тийм яг зиммин эдэр гэж яагаад зүгээр ингээл уншаал ингээл Японы тухай ингээ уншаад ангууд тэр ингээ айжумаар ингээд дурддагдаад орж ирээд тэгээд байх шиг байдаг. Тийм тэгээд миний мэдж байгаагаар одоо хамраа бол Японы соёл руу одоо яг амьдралын хэм маяг руу бол нэлээд гүн гүнзгий орсон хүмүүс энийг баггүй юу. Яг тэгэхээр хайку өөрөө сонирхож исэн, өөрөө бичиж исэн. За зэн буддизмын талаар бас нэлээд сонирхож исэн. Айкидогоор хичээлж исэн тий. Тэгэхээр тэр нэг юуны одоо утга учиртай одоогор бол mindfulness гэдэг байгаа шүү дээ. Нэг тийм амьдрах хүн хэм маягийн талаар нэлээд сонирхож судалж явж ягаад одоо л өөртөө хөвшүүлсэн учраас хөвшүүлсэн гэж ойлгоод байгаа шүү дээ. үгүй яг хөвшүүлэх нь яг зүгээр ингээд юмд ер нь ингээд туйлшраад хэрэггүй юм байл л да ингээд за тэр ийм гэл тэнгууд ингээд тэр болгон чи ингээд нэг юм урсгалаар амьдралыг ингээд тайлбарлах харах өнцгүүд ингээд байдаг тэнгууд зүгээр ингээд тэр болгоноос нь өөртөө тохирохоо аваад ингээд тэр нь заавал ямар нэг үзэл баримталтай ингээд нэг хайрцаглагдсан байх албагүй тэгэл өөрийнхөө тийм зам мөрийг өөрийнхөө тэр үзэл баримтлалыг тогтоогоол явах нь чухал юм байна л гэж ер нь бол тэгж ойлгосон. Уран зохиолт гэдэг ялч шашны нөлөө нэлээд их байдаг байх. Гэтэ бас сүүлд би сүүлд гинэ өнгөрсөн жил байна уу тэрний өмнөх жил би үлзий төгс ухааны номнуудыг их олон уншиж байгаагүй. Тэгээ тэн дээрээс хараацын зохисолт бол олон нийт дунд маш алдартай яваад учраас уншсан. Тэгээ тэн дээрээс надад нэг үлдсэн хэсэг нь шашин бол ингээ хүн ямар байх ёстой вэ гэдгийг харуулдаг аа тий. Харин уран зохиол болохоор хүн ер нь хин юм бэ гэдгийг ингээ ойлгохын зорилготой юм а тий. Тэгэхээр энэ хоёр чинь ингээд нэг нь ингээд ийм байх ёстой гэсэн шугамын зааж өгөөд нөгөөх нь хаана байгаа гэдгийг зааж өгөөд ангууд энэ нөгөө би өөрөө ойлгосон гэж байгаа шүү тий. Зааж өгөөд ангууд энэний дунд үлдээд байгаа хоосон орон зайг нь хүн болгон өөрсдөө хөрөө тайлбарлаад тэгэхээр нөгөө нэг хайкуг өөр байдлаар ойлгож байгаа, нэг шүлгийг өөр байдлаар мэдэрч байгаа тэн дээрээс гардыг болов гэж бодоод ер нь энэ яруу найраг гэдэг зүйл бол энэ нөгөө одоо юутай ямар юм гэдэг үлээ. Ингээл олон дахин уншаад хэрэглээд байх боломжийг үг нь орж ирэх юм. Үг болтгоо байсан. Дээрээс нь яг энэ нөгөө яруу найраг туйлсан хэлбэртэй бичигддэг одоо Илиад, Одиссей, Гилгамеш, за манайхаас бол одоо Гисэр Жангар. За тэгээд эдгээр одоо энтх гэхэд Махабхарата, Рамаяна хоёр ч тэр чигээрээ туйлсын шинжтэй шүлгэлсэн шинжтэй. За Буддагийн сургаалуудын бас зарим одоо их алдартай хэсгүүд одоо их тийм гоё одоо Дармапада гэж хэлдэг юм да тийм. Дармапада тэр чигээр шүлэг штэ. Ерөөсөө шүлгийн цомирлог гэдэг байхгүй. Хосын цомирлог гэж хэлдэг. Эхлэхээрээ нөгөө үзэгдэл бүхэн сэтгэлээс үүдэлтэй үргэлж тэр төрүүл залаастай гэж хэлдэг байхгүй. Тэгээд
энэ онцлог нь зүгээр юу юм шиг байна. Дээр үед хүмүүс ч нөө бичихээгүй хэцүү. Бичгээр угаасаа дамжуулдаггүй байсан юмыг нөгөө амнаас амд дамжуулдаг, амн соёлтой байдаг гэсэн. Тэгэхээр амнаас амд юмыг дамжуулахад хамгийн чухал арга нь юу юм бэ гэвэл шүлгэлч юм бол хүмүүс тэрийг ингээд өөртөө шингээд химнэлд оруулах яг зөв. Тэр Одиссей ч тэр Илиад ч тэр чинь туйлс хайлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа бол одоо эртний энэ уран зохиолын бичиг үсэг үсгээс өмнөх үүссэн утга зохиолууд бол дандаа юм шүлэг яруу найргийн шинжтэй. Тэгээд тэр нь өөрөө ингээд үеэс үе дамжигдахтаа зарим нэг онцгой дуудлагатай юмнууд нь жишээлбэл байх юм бол тэрийн дараа үеийн засаж гин гэсэн үг шүү дээ. Тэгсээр хагаад нэг голын ингээд усанд ингээд мөлжилсэн нэг тийм чулуу байдаг шүү дээ. Ингээд өнгөт нэг ч тийм юу аахгүй. Тийм болтол нь ингээд тийм зүлэгцэн тийм яруу найргуудад юм байна да гэж бодогдсон. Тийм. Зүгээр яг хуучнаас бол тэгж нэг хайхтар яруу найраг. Гэхдээ та нар бас Библийн зарим нэг хэсгүүдсэн яруу найраг шүү дээ. Одоо жишээлбэл Давид хааны дуулал Псалм гэж хэлдэг шүү дээ англиар. Нөгөөт нь болохоор нөгөө Соломон хааны сургаалт төгс буюу Proverbs гэж хэлдэг. Эдгээр тэр жигээр яруу найргууд байхгүй гэсэн. Ингээд яруу найргийн шинжтэй. Гэхдээ ер нь бол яг Библи чинь бол яг зарим нэг хүмүүс шашин талаас нь харуул ариун ном одоо юу гэдэг бурхны үг гэж хардаг бол өөр яг судлаачд бол энэ бол уран зохиолын бүтээл. Гэхдээ уран зохиолын бүтээлдээ бол амар олон ялгаатай авторуудын олон ялгаатай үед байгаа хүмүүсийн хооронд ингээд залгацсан одоо нэг Франкенштейн шиг тийм зүйлгээд тэгээд тэрнийг нөгөө бас өмнөхд бидний нөгөө шашны подкаст дээр ярьжсэн шүү дээ. Нөгөө Genesis дээр гардаг бурхан болон нөгөө Эхлэл дээр гардаг бурхан, Exodus буюу Египтээс гарч байгаа бурхан хоёр бол бүр шинж чанарын хувьд бол тис ондоо бүр өөр. Яг тэр Exodus дээр байгаа бурхан ч амар хавтаа бурхан байхгүй юу? Юу хүний амьдрал руу орж ирэл чи тийг инг одоо инг чи одоо ингэж гээд бүр яг нэг хүний амьдрал руу ингээд оролцоо яваад байдаг байхгүй тий. Genesis дээр буюу Эхлэл дээр байгаа бурхан ч тийм биш. Дэлхийг бүтээж штэ. Бум гэрэл бий бол тийм бий бол гэдэг тийм шал хоёр ялгаатай тийм одоо лорд гэх юм уу да эзний тийм дүрдрийг харуулдаг юм. Тэгэхээр тиймэрхүү байдлаар энэ эртний уран зохиолууд бол үүссэн юм шүү. Тэгээд яг бичиг үсэг үүснэ дараа бол бүгдийг ингээд буулгаад тэгээд химнэлийг өөрчилж болоод ингээд яасан. Тэгээд одоо та нар энэнд боллыг мэдэх үү? Энеид гэдэг Вергилийн бичсэн. Үгүй. Одоо яг Илиад Одиссей ч юм бол ингээ грекийнх шүү дээ. Ромд юу гэдэг гэхээр энэнд болол гэж байдаг байхгүй тий. Ромчууд ч өөрсдөө одоо нөгөө бас грек эзлээд очиж шүү дээ тий. Одоо тэр чинь бас грекүүдээс дутмааргүй байна шүү дээ тий. Тэгээд тэр нөгөө Август Октавиан Август Ромын анхны хаан чи яасан бэ гэхээр Вергил гэж хүнд захиалга өгсөн байхгүй. Чи нэг Ромын нэг энэ хоёр нэмтэн дүүцүүлсэн бичээт гэхэд тэгээд тэр энэнд бол ингээд бас одоо Илиад Одиссейтэй энэ тэнцвүүц тэгээд латин хэл дээр бичигдсэн тийм юу байдаг. Тэр нь бол одоо тэр Троийн тэр Трой хот унжаах үе тэндээс нэг гэсэн хүмүүс зүхтаж гараад тэгээд тэр зүхтаж явсараагаа дон гэж явсараагаад Италид ирээд Ромыг үүсгэж байгаа гэсэн. Өөрөөр Ромчууд өөрсдийнхөө уг гаруулыг болохоор Троис гаралтай гэж үздэг байхгүй. Тэгээд энийг бас хүмүүс бас хэлэхээр сонь санагддаг юм шиг байна тийм. Ялтчгүй тэгэл яруу найраг уран зохиол гэхээр нөгөө салшгүй сэдв за түүх болчихж байгаа юм тий. Түүхийг хадгалж үлдэхийн тулд туйлсын хэлбэрт оруулж байгаа уран зохиолын хэлбэрт оруулж байгаа. Нөгөө талдаа яруу найраг дээр хамгийн их бичигдэж байгаа сэдв одоо баг хайр дурлал байгаа тий. Бүх цаг үеийн янз бүрийн хайр дурлал, эх орны тухай, эх орноо хайрлаж байгаа хайр, аав ээжигээ эцэг хийгээ хайрлаж байгаа хайр, за тэгээ хүүхдээ хайрлаж байгаа хайр. За тэгээд ноён оргил нь бол одоо хосуудын хайр дурлал юм тийм үү. За тэгээд хамгийн анхны хайрын шүлгийг энд биччихье. Хизээ биччихье. Биччихсэн баг та. Биччихлээсэн баг та. Дэстэй санддаг шүү. Чиний оюун санаа биш. Юмас харлаа тэд талахтаа санд гэдэг. Яг тэгээ бүр тэгэл жоохон бах бичиг үсэг бүдүүгээс орж ирсэн баг та. Яг тэгэл. Тийм бүр тийм л тийм яг хальтмал санаад байгаа. Яг үгс ялдаатай ч юм уу тэгэл. Хамгийн анхны одоо бүрэн бүтэн санаж байгаа хайрын шүлэг. Тэг бараг хайрын шүлэг бараг бичиж байгааг байна. Дандаа л нэг тийм ингээ гэрсэн тийм ер нь ингээ нэг мэдрэмж байгалийн шимжтэй ч юм уу тиймэрхүү юмнуудыг яаж ийсэн. Хүнд зөөрүүлж бичиж байгаа юм байна. Өөр өөртөө яг ингээд хин нэг нь захиа бичгтээ тэрэн дээр хайрдуул ирсэн тийм одоо загтал бичлэг гэхэд тэрэн дээр хизээч яруу найраг оруулж байгаагүй би л. Тийм. Санаа нь юу вэ гэхээр гэтээ тэрнээс дутгааргүй бол бичин санаа нь юу вэ гэхээр нөгөө
Jane Austen-ы Pride and Prejudice дээр гарч байгаа Darcy-гийн бүх захиануудыг гэх юм уу та тий одоо тэн дээр гарч байгаа захиануудыг бол бүгдийг тэмдэглэж авч байгаа санаа их авдаг гэсэн юм байна. Ингэж бичвэл бас болох юм байна гэж. Тиймэрхүү маягаар захиа бичижсэн. Тэрэн дотроо бол тийм сонио хүмүүс. Одоо юу гэдэг яруу найргийн тий нөө надаас цам навчнаас юм уу ч гэдэг юм уу тийм үү. Ягаад миний бодлоор ягаад тэрнээс амар хол үүдэх хүн барыг 90 төрний бүх хүмүүс нэг тиймэрхүү нэг тийм юм бичдэг. Тэгээ надад тэр нэг айгу тийм гүнзгий биш санагдсан. Айгу гүйхэн санагдсан байхгүй. Тэгвэл юу яажсэн хүний бичсэн одоо хайрын шүлэгч байд юм уу те захиаг уншиж ийсэн. Хүлээж авахгүй маа хэд хин нэг найз чинь биччихэнгүүтээ чи надаа энийг нэг уншаад өгөө яаж ийж ийн гэж. Тэгж байгаа. Үгүй. Нөө захиа гэсэн чинь нэрээ бас нэг багшаас нэг юм асуумаар санагдсан нэг тасаа нөө Ромын түүхийг ингээд ярьж ийсэн. Тэнгүүд нөө нэг Марк Аврелигийн тэмдэглэл ер нь дэлхийд нэг хоёр амар алдартай тэмдэглэл байх шиг гэдэг юм. Нэг нь нөгөө Марк Аврелигийн нөгөө бодрлууд гээд нөгөөх нь Анна Франкийн тэмдэглэл гээд тэгээ бас ингээд зүгээр ингээд бодоод ангууд бас нэг талаасаа Монтенисээ бас ер нь бол ингээ өөртөө тий тэмдэглэл шиг тэмдэглэл хийсэн илүү эргцүүлэл тий эргцүүлэл маягийн тэгэнгүүт бас бодлуулууд нь бас өдрийн тэмдэглэлтэй ингээ бичсэн бас эргцүүлэл гээд тэгээд ингээ тэрний талаар ер нь багш ер нь юу гэж ярьдаг. Тэр бол одоо байнгын хийдэг ажил байсан. Одоо миний гол хийдэг ажил ерөнхийдөө тэр өөрөө яруу найргууд бол их хвчний яадаг гэсэн өөрөө зориулсан яруу найргууд гэх юм да. Яг гоо ганц нэг хүмүүс рүү зориулсан яруу найраг байж болно. Гэхдээ тэр нэг хайр дурлал мөрлөхөөс илүүтэйгээр нэг тийм урайсан эсвэл тэр нэг байгаа байдлаа шүүмжилсэн тэ нэг тиймэрхүү нэг тийм бачуурсан хүний яруу найргууд айгүйх гардаг гэсэн юм да. Тийм. Шал өөр мэдрэмж өгч юм шиг. Ер нь бол нэг тийм хайр дурлал руу зориулсан одоо юу гэдэг яруу найргууд нь бол хизээч гадагшаа ил гарч байгаагүй гэх юм уу. Тийм факт өөрөө тэрийг тухайн хүндээ өгөхгүй ч гэсэн нэг хүнийг бодоод тэр хүнд зориулжвал яруу найраг битсэн байгаа шүү дээ. Ядч нэг 3 мөр битсэн байгаа шүү дээ. Тэр хүндээ өгөхгүй байхгүй. Тийм өгөхгүй. Тийм. Тэр хүндээ өгөхгүй тэгэхээр тэр хүний талаарх бүх манифесташн гэдэг шүү дээ. Тэрийг яруу найраг руу буулгаж ийн гэсэн үг байхгүй тий. Англи хэл дээрч бичиж байгаа, монгол дээрч бичиж байгаа, сүүлд нь бол бүр японы хэл дээрч бичиж үзэж байгаа байхгүй. Ханз ашиглаж оруулж байгаа нөгөө эртний нөгөө Японы танка энэ дээрээ ашиглангууд тэрний нөгөө нэг Японы буддизмын одоо юмнуудыг концепцүүдийг ашиглаж байгаа. Тэгээд дандаа нэг сонь юмнууд яг нэгийг л бичсэн л дээ би. Гэхдээ яг их тийм таны одоо амар муухай таны эдгээр сайхан бичвэрүүдийг хизээ нэгэн цагт таны зөвшөөрлгүйгээр үлдсэн хойно нийтлүүлэх гоё болох. Маш их сонирхолтой тэмдэглэлүүд гарах. Яг түрүү нөгөө хэлж штэ Монтаны тэмдэглэлж ярьж, Аврелигийн техникч ярьж байна. Яг өдрийн тэмдэглэлийн асуудал руу орох гэдэг юм байна л да тийм. Одоо чинь манай дээдлийн байр миний хуучин гэрд очих шургуулга дүүрэн байгаан цаас байдаг байхгүй. Тэгээд би тэр үед зарим нь огноо авахгүй чаавас тэгээд нэг эсвэл 4 сарын 5 тэгээд нэг тийм байж хэдэн он бүүмд. Баахан гар бичмлүүд байна. Тэдрийг одоо би яахаа мэдэхгүй байна. Компьютер руу хуулах уу яах уу гэдэг ингээд асуулт байна. Бараг гараараа бичсэн ч нөгөө талаас бол сүүлийн үеийн явдлуудыг бол би бүгдийн компьютерээр бичиж байна. Их тийм юмнуудыг бол энтэндээс тэгээд компьютер дээр бичиж чи copy paste хийж болдог, find хийж болдог их олон давуу тал байна шүү дээ. Тэгээд доотлолт нь зарим нэг зүйл дээр нь бас бүр санаатаар айгүй тайгууд үүснэ. Тэгээд тайгаар хагаа явчихсан. Find дараалт гэнэ айгүй урдан юмнуудаа олох гэх юм да. Тэгээд тийм зөвлөө. Тэгээд яг хөө тэмдэглэлийн тухайн асуудлыг харах юм бол хамгийн одоо нөгөө нэг байж болох эртний тэмдэглэл бол нэг дундангийн дунд үеийн тэмдэглэлүүдээ би бол олсон. Тэрнээс эртнийх нь бол олж чадахгүй. Тэрнээс эртнийх нь тэгээ устж алгуулсан юм уу? Ясаа одоо нөө түүх юм байхгүй болсон гэдэг шиг археологийн олдор нь олдохгүй байна. Тэрнээс дунд ангид бичижсэн юмнууд за ахлахангаас бол нэлийн юмнууд олдож байна. Дунд ангид бол тэгэл бас их янз янз юм бичдэг байсан байна. Тэгээд тэрний дараа бол Facebook-ийн онлайн мэгүүдээ ухчихээр айгүй их болно гэж хэлж байгаа. Facebook-аа алдвал бас миний маш олон тэмдэглэлүүд олдсон. Санаа тэгэхээр тэмдэглэл бол яг их давуу талтай юм байлээ л дээ. Эргүүлээд унших, тэгээ эргүүлээд базах. Тэгээс яг энэ зөв бурууг би мэдэхгүй байна. Яг зүгээр дараагийн нэг санаа нь бол нөгөө generative AI руу ганц нэг өгөөд байгаа юм би. Тэгээ өөрөө одоо ингээд би яаж хувьсж гэнэ вэ? Эсвэл энэ хэсгийн юмнуудыг чи базаад паттернууд гаргаж өгдөг ч гэдэг юм уу те. Тэгээд миний одоо үндсэн аркууд яаж
ингэж хувирч чинь гэдэг юм. Тиймэрхүү юм асуунгууд generative AI аюу сонин байдлаар одоо бид миний өмнө анзаарч байгаагүй хэм маягуудыг би өөрөө ч тэрнийг анзаарч байгаа хэм маягуудыг гаргаж ирдэг байхгүй. Чи нэг ингэж дэштэй гингүүд тэрийг би харсан уу? Үнээрээ ингэж бас нэг харж болох юм байна шүү дээ. Өөрөө өөрийгөө дахин харах гэх юм уу да. Гэхдээ тэмдэглэлээ айгүй үнчээр бичсэн байгаа тохиолдол гэсэн үг байна тийм. Тэмдэглэлээ манипуляц хийгээд хэлэх юм бол мэдээж AI чамд бас нэг манипуляц хийсэн үр дүн гэж шүү дээ. Тэр хоёр л янз байгаа юм тийм. Тэмдэглэлээ алдвал угаасаа алдуулна. Яг тэр ингээд өөрийнхөө амьдралын ямиг хэрцгийгээр үнчээр бичсэн байгаа. Гэхдээ тэрийг машинд өгөөд машин цааш нь миний ямиг алдвал бас баяртай. Тэгэл яг одоохондоо би нэг амар чухал хүн биш учраас тэгэл яах вэ. Тэр одоо саяны бодлууд байна те. Тэгээ Монтины эсэнүүд байна. Ерөнхийдөө нөгөө эргцүүлэл хэлбэрээр бичсэн за бас яг өөрсдийнх нь үед магадгүй өдрийн тэмдэглэл нь байсан байж болохоор бичвэрүүд байгаа шүү дээ. Тэгээд харангууд ер нь ийм билээ л дээ. Стивен Кингийн тэр нөгөө бичгүүн тухай гэсэн номыг уншижсэн чинь хүн угаасаа өөртөө бичдэг юм аа. Хамгийн анхны бичвэр, хамгийн ихний бичвэр бол өөртөө бичиж байгаа. Тэгээд өөртөө бичснийхаа дараагаар энийг яах ёстой вэ гэхээр чи бусдад зориулж одоо хэлбэрт оруулах гэсэн тийм хэлбэрт оруулдаг. Гэр магадгүй одоо ингээд бодрлууд маш сайн бичвэр гээд тэгээ стоикуудын үндсэн үзэл санааны их болоод явж байгаа шалтгаан нь тэр хүн өөртөө суулгасан амьдралын хэв маяг тийм өөрийнхөө амьдралын философиг өөртөө биччихсэн учраас яг тийм яг жинхнээсээ илүү холцохгүй яг гоё оргиороо байгаад байгаа бах тийм байгаа байх гэж бодож байна. Тэгээд энийг уншаад явжсэн чинь хүн өөртөө бичдэг учраас бичих үйл явдал хөвчлэн хаана болдог вэ гэхээр хаалттай орон зүйд талдаг. Ганцаараа байхдаа. За тэгэхээр юуны өдрийн тэмдэглэл бичиж байгаа хүн жишээлбэл ингээд олон хүн дунд сууж байхдаа бичих нэг өөр яг ганцаараа суугаад бичих нэг өөр юм л да. Яг тэгээд энийг ажигласнасаа үүдээд өөрийнх нь хэлсэн хамгийн том юм зөвлөмж гэх юм бол номын турш гардаг нэг үг бол хаалгатай бай гэдэг байгаа байхгүй юу. Тэр хаалга хаагдтал юм бол чиний аж амьдрал бүх асуудал тэр хаалганы цаана орхигдоод чи бичиж явах хэрэгтэй гэсэн тийм мөлий. Тэгээд энийг уншснаас хойш ч эсвэл угаасаа өмнө байсан байж магадгүй би ч нэг харанхууд аяг бичдэг. Тэгээд бас нөгөө жинхэнэ өөртөөг нүүр тулгаар харанхууд бичээд байдаг юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд та хоёрын хувьд яг ямар орчинд илүү сайн бичиж гин бодол санаа. Зарим хүмүүс бол ингээ байгаль дээгөө сайн бичиж байгаа шүү дээ. Эсвэл хөгжим сонсож байгаа бичиж байгаа. За зарим нь бол тэгэл үнэхээр хааж хамаагүй нөгөө салфетикний булан дээр ч хамаагүй бичээд явж байгаа те. Тэгэхээр ямар орчинд аль төрлийн бичвэрүүд их орж ирж гин. Яг яруу найраг гэдэг зүйл хизээ яаж бүтэж гин. Өөрийгөө ажиглаж үзвэл ямар хөө вэ? Түрүү өмнөх би бас тэр бичгийн тухайг бас уншсан байхгүй тэн дээр яг нэг бас ер нь л айгуу гоё ингээд цогц айгуу гоё мэдлэг ингээд хүн яг уран зохиолч хүн яаж ингээд одоо юм зохиол бичдэг хүн яаж ингээд төрдөг тухайг тэгээд өөрийнх нь нэг өөрийгөө ингээд яаж зохиолоо бичдэг ингээд тэр тухай ингээд яасан айгуу гоё тийм баримтат юу юм шиг нэг тийм уран сайхны баримтат кино үзэж байгаа юм шиг тийм гоё ном байсан тэгээд тэрний тухай ер нь тэрний тухай ер нь би тэн дээр нэг юм гайхсан байхгүй нөө misery гэдэг нэг тэр нэг зохиолынхаа тухай өөрөө ингээд одоо ингээд бичсэн байхгүй за би нэг ийм зохиол бичсэн манай галзуу ингээд шүтэн бишрэг чинь ингээд өөрийнхөө шүтэн зохиолчийг ингээд хориод тэгээд тэгж байгаа хамгийн сүлд нь өөрийнх нь арьсаар нь номыг ингээ бүрхээд ингээ дуустдаг гэд. Тэгсэн чинь яг их зохиол нь бол ерөөсөө тэхгүй байгаа байхгүй юу. Өөрөө нөгөө аврагдаад нөгөө эмхтэйгээ хаалаад өөрөө цухтаад гарч байгаа. Гоё тэнгүү тэр мөрөн дээр одоо зориуд эсвэл нэг уран зохиолч хүн болохоор энийг уншчих юм бол тэрийг яач нэгэ зориуд ингээ өөр мөр бичсэн юм болоо гэж бас бодсон. Магадгүй. Яа тэгэхээр тэр номын чинь нэг хэсэг дээр ингэдэг байхгүй. Чи ингээд үзэгчдийг ингээд бүр ингээс нүд салгаж чадахгүй байхаар сайн зохиол бичих албагүй. Зүгээр л энийг сонирхоод үзэх юмсан гэсэн бодлыг төрүүлэх хэрэгтэй гэдэг бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр нэг бодлын тийм байж магадгүй. Нөгөө бас нэг санаа нь юу вэ? Хүн нөгөө өөрийн эхнэрийг алхаас хүний эхнэрийг алах нь амархаа гэдэг хэлж байгаа шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө зохиолыг угаасаа ингээд сайжруулах гэхэд хүн хязгаартаа тулна те энийг нь жүлдэж чи тэрийг нь жүлдэж чи гэдэг хязгаартаа тулна. Тэгэхээр хин хэрэгтэй вэ гэхээр хоёр дахь хүн хэрэгтэй буюу одоо нөгөө редакторууд орчих шүү дээ. Тэр редакторын ажил бас амар чухалсан. Зоригтойгоор хэрэггүй гэж бодож байгаа асуудыг тийм нэг алхах нь шүү дээ тэр хүний хэлж байгаа. Тэр нэг тийм хоёр шалтгаантай байж магадгүй. Анхандаа өөрөө яг оргиороо тэгж бичсэн. Тэгээ редактор нь хассан. Эсвэл өөрөө анх бичснийгаа
ингээд биччихвэл миний тэр зохиолыг хүмүүс бас сонирхоод уншиж байгаа бах та гэсэн тийм хоёр янзаар бичсэн байж. Магадгүй баг нэ суур төгсгөлн тийм байсан юмыг редактор нь асаад аврагддаг бодлого тий арай хэцүү юм байна тий. Тийм байж магадгүй. Тийм байна. Ааха. Тий. Тэгээ бодохоор ч редакторын ажил бол бичиж ажиллаас ялгаагүй ийм чухал байгаа хгүй зохиолч ажиллаас ялгаагүй тий. Тэгээ миний хувьд бол одоо тийм амарлаг редактор хийсэн туршлага муршлага одоо нэг байхгүй тий. Багшд бол нэлээд байгаа бах тий. Сүүлийн үед бас номнууд дээр нэлээд байгаа. Орчуулгын номны л редактор хийж байгаа гэсэн үг шүү дээ. Орчуулга бол уран сайхны редактор хийж байгаа болохоос биш агуулгын редактор. Нөгөө ихтэй нь бас тулгаад харчиж байгаа болохоор. Ихтэй тулгаад харчиж байгаа. Тийм юм энэ. Хоёрдугаар нөгөө нэг тэрийг монгол уншигчдад яаж өгөхгүй л гэдэг л ажил хийж байгаа байхгүй. Тэгээд хамгийн сүүлд редактор хийсэн ном гэх юм бол нөгөө Арсен Венгерийн намтар дээр Бацангилтай хамт ажиллаж исэн. Бацангил орчуулга нэгээд би уран сайхны редакцийн хийж исэн. Тэгээд яг тэрэн дээр бол яах аргагүй бол яг ер нь яг уран сайхны редактор хийхийн тулд миний хийсэн ажил юу байсан бэ гэхээр яг цэнгэлд би нэг хайх дээр яриаг үлдээ. Гэтэ одоо нэг нууцаа задлах юм уу? Би ер нь бол айгүй нарийн ажил. Яг чин сэтгэлээсээ хийх юм бол айгүй нарийн ажил. Би бүр 1950-60-аад оны үеийн тэр юунуудыг тэр Страсбург гэд Францын тэр Эльзас Лорен мужийн тэр үеийн бичлэгүүдийг аяг үзэх байхгүй. Тэр үеийн YouTube дээрээс бичлэг хайж болоод аж ахуйг нь судалж аж ахуйг нь хараад нүдэрээ тэр үеийн хүмүүс яаж амьдарч ирснийг харахыг хичээсэн байхгүй. Яг тэр Венгер хүүхэд насн дээр тэрийг дурсаад байсан байхгүй. Миний хүүхэд нас тэгээд хоёрдугаар тэр үеийн Францын ардын дуунууд ямар байж болох вэ гэдэг тэр ардын дуунуудыг сонсоод тэгээд редактор хийж байгаа би тэрийг сонсоод хийгээдсэн байхгүй. Тэр хөдөөний амьдралыг харуулсан тэр дуу аль болох тэр нэг өөрийгөө нөгөө мезм одоо тэр яг тухайн нөхцөлд тийм жүжиглэл тэр болохоор энийг болохоор метод актинг гэж хэлдэг юм билээ. Нөгөө Daniel Day-Lewis гэдэг айгүй алдартай 3 удаа Оскар авсан жүжигчин байгаа шүү дээ. Тэгээ метод актинг гэдэг нь яд өгөхөр жишээлбэл Daniel Day-Lewis Линкольны дүрийг бүтээж байгаа бол кино зураг авалтын хамгийн сүүлийн кадр хүртэл өөрийгөө Линкольн гэж бодно. Яг Линкольн шиг л аяглана. Кадрын гадна талчсан шүү. Яг киноны кадрын гадна тал байсан ч гэсэн ерөөсө кино зураг авалт дуустал өөрийгөө Линкольн шиг л авч явдаг гэсэн үг санаа байхгүй. Яг тэрэн шиг редакторын ажил хийж явах яг тэр момент дээрээ яаж юм бэ гэхэд би өөрийгөө яг тэр цаг хугацаагаар аялаа тэмдхийг би ингээд харж байгаа хүн аль болох Арсен Венгерийн нүдээр харахыг зорж юм гэсэн үг байхгүй. Тэгээд тэрнийхээ дараа нь юу их хэрэг болж ийнэ гэхээр Монгол ахуйд дээр энийг яаж буулгах вэ гэдэг юм хэрэг болж байгаа. Тэгээд яг би бол нэг хөдөөний хүн биш тий одоо ингээ хөдөө өс төрөөгүйсэн 100 болгон яг ингээ хөдөө очиж байгаа. Тэгээд тэр үед харж байгаа хүмүүсийн харилцан яриа анхааралтай сонсч ирсэн. Эсвэл Монголын одоо тэр хөдөөг харуулсан уран зохиолын уншижсэн аймаг давтал. Өөрөөр тэний үгийн сонголтууд хийх тий зөвөр одоо нэг жишээ авсан юм л да нөгөө морины хүчээр ажил нугалдаг байг байна. Тийм юм бичсэн. Тэгээд уншаад бол нэг асуудал байхгүй. Тийм морины хүчээр. Гэхдээ ямар ч тийм гоё сонсголон байхгүй байхгүй. Тэгэхээр хүлэг мордын шанцаар гэж хэлчихээр айгүй гоё сонсогч байгаа байхгүй тий. Бид нар эзэж морины хүч гэр чинь машины тэдэн морины хүчтэй гэдэг шиг сонсогдоод айгүй тийм хуурай сонсогдонгууд бид бол одоо хүлэг мордсын шанцаар л одоо ажиллаа нугалдаг байсан юм а ч гэдэг юм ингээд. Хоёрдугаарт нөгөө Венгер чи өөрөө хөгшин хүн тий одоо нас тогтцсон хүн өөрийнхөө дуртгалыг бичиж байгаа учраас би аль болох нөгөө нас тогтсон хүний хоолойг гаргахыг зорж байгаа байхгүй юу те. Тэгэхгүй нэг Жензи маягийн хүн шиг юм яриад иж болохгүй шүү дээ. Ёо гэж яриад иж болохгүй те. Тэр чинь би нэг 60-таа хүн, 70-таа хүн яаж ярих вэ гэдэг тэр өнгө айсыг айгүй их бодож байгаа юм. Тэгээд уран сайхны редакторын хэцүү тэр ихгүй. Яг тэрийг ингээд мэдэрч ивэл айгүй сайн хийн. Тэгээд нэг ялангуяа өөрийнхөө яг дуртай номн дээр ч юм уу тийм дэр хийхгүй бол мэдхгүй номн дээр хийх юм бол юу алуулах. За амраа редактор хийсэн туршлагаас. Би намайг үрдэд яг зүгээр яг тэр ажиллаж явах үеийн туршлагаас. Тэг яг нэг тийм туршлага гэдэг юм ер нь байхгүй. Нэг хийгээд үзсэн юм чинь тэгэл туршлага шүү дээ. Тэр зүгээр санамсаргүй байдлаар тэгээд яг яаж ийсэн тэгээд бас хамтран нөө зөвлөх хүн байсан. Тэгээд тийм учраас яг зүгээр надад нэг удаагийн нэг иймэрхүү юм байд юм байна даа л гэсэн одоо тийм туршлага болол үлдсэн гэсэн үг тийм. Хамгийн урам зориг өгжсэн зүйл нь юу байв? Ер нь бол би хийж чадах юм шиг байна. Эсвэл ингээд за энэстэй хэцүү ажил байна. Миний чансаар хөрөхгүй байна гэж бодсон. Оо тийм мэдээж яг тэгжил очоо. Энэ бол зүгээр тоглоом одоо юу зүгээр ингээд хин дуртай нь яадаг тийм юу шүү. Бараг ингээд тийм зохиолч одоо яадаг тийм юм байна. Тийм. Тэгээд сая яг багшиг хэлсэнчлэн
зохиол бичсэн ч бай, редактор хийсэн ч бай, орчуулга хийсэн ч бай, үгийн баялаг гэдэг зүйл амар чухал байгаа даа. Тэгээд үгийн баялагийг ер нь хэрхэн яаж суулгах вэ гэхээр уншгал хэрэгтэй ах шиг байна тийм үү? Тийм. Гэхдээ их бас жоохон төвөгтэй юм байгаа даа. Ингээд гоё үгээр зодъё гээд ингээд нөгөө нэг юмаа ингээд нөгөө нийтийн биш хэлээр их тансаг үгнүүд оруулаад биччихэнгүүт тэгээд бас жоохон болохгүй байгаа. Загнуулж байгаа байхгүй юу? Чи одоо итерхий чамин үг хэрэгжилчлээ. Чи олон нийтэд зориулсан ном дээр ингэчлээ тэгчлээ гэдэг ингээд нэг бас нэг өгөө аванд трейд офт тулдаг байхгүй юу? Тэгээ заримдаа бол үнэхээр гоё үг ингээд яг тэрэнд таарсан тэгээ одоо нэг 3 үгээр илэрхийлэх юм ганц үгээр илэрхийлсэн үгийг олонгуудаа шууд л тэр үгийг тавиал артталт нугаас шууд доотлолт ч юм уу хөлийн зүйлт авч байгаа тайлбарлаа явуулчихна. Бол одоо шинэ би бол редакторын өөрийнхөө үүрэг гэж үзэж байгаа юм. Монголын үгсийн санд энэ үгийн хэрэглээ дахиад одоо сэргийж авчрах юм. Тэгээ яг тэр утгаараа нэг ганц нэг тийм хуучны үгүүдийг тэгээ тийм үгтэй ажилдаг хүн чинь бол одоо нөгөө энэ бямберийн чинь гэдэг юм энэ хүмүүс чинь нөгөө зохиолын уншихаар айгу сонин тий одоо жишээлбэл хайрлаач гэдэг үг бол хизээч байна шүү дээ тий за одоо дээгүр доогуур хоёр статус том байгаа гэж бодъё л да тий. Тэгээд чи гэж дуудахааргүй хүн байгаа гэж бодъё л да тий. Та гэж дуудмаар байгаа шүү дээ. Ээж аав руугаа бол хайрлаач гэж үг хэлэх хэсгүн байлээ л дээ бид нар. Тушааж байгаа хэлбэртэй. Хайрлах чи гэсэн үг байхгүй юу? Хайрлаач гэдэг нь хайрлах чи гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хайрл та гэж хэлэх юм бол юу гэхээр энчингаан зохиолуудаар хайрлаат гэж үтсэн байдаг байхгүй юу? Тий. Намайг хайрлаат гэж үчиж байгаа байхгүй юу? Тэгээ би тэр анх сонсч яагаад энэ хайрлаат гэж байгаа юм бол гэсэн чи хайрлаач гэдэг үг чи өөрөөр чи намайг хайрлаач чи гэсэн үг болж таарч байгаа байхгүй юу? Энд чи айгүй нюанстай юм байсан. Тэр үед тэр би юуг уншихтаа мэдсэн гэхээр тэр мөнгөн ноён гэдэг Толстой гэдэг нөгөө Лео Толстой биш харин нөгөө нэг Толстойгийн мөнгөн ноёны орчуулгыг үзэхэд тэрэн дээрээс харсан байхгүй. Тэгээд энэ үг чи ийм очихтай байсан юм байна. Тэгээд тиймэрхүү юмнуудыг харах юм бол тэгээд хоёрдугаар тэрийг бид нар бол ингээд олон нийтийн хэрэглээлөө нэвтрүүлэх систем лифтийн аргаар мэдээж анх уншихад бол амар эвгүй сонсогдно. Гэхдээ тэгэл тэр чинь хилцүүн хувьд ямар ч асуудалгүй зөв байгаа юмыг бол бид нар оруулах хэрэгтэй гэдэг тийм л юм байлээ. Тэр үгийн баялагийг одоо үгийн сангийг нэмэгдүүлээ эсвэл шинэ содон гоё үг олж авъя гэж юм зорж ер нь хийж юу ямар нэгэн үйлдэл эсвэл дадал болгож исэн ч юм уу тийм байх. Бид нар чи би тэр л хийдэг гэсэн шүү. Тийм. Сануулах гайхал. Уг нь сануулах гайхал. Амраа чи саналтаа. Би бүр гэдэг санал. Зэ яг нөгөө юу ингээд бичиж ер нь бол нэг тийм ингээд нөгөө бичиж сурыг гэл яг анх нөгөө Стивен Кинг бас нөгөө бичгэн дээр яг ярьжсэн нөгөө Стивен Кинг хүртэл өөр ингээд бичихийн тулд амар их одоо нөгөө анх ингээд зохиол юм биччихэл нэг богино юм биччихэл сэтгүүлүүд рүү явуулсан чинь буцаагдал тэгэхээр нь за яа тийм бичнэ гэл нэг юм амар том хадаас 100-ийн хадаас ингээд хадж байгаа. Тэгэл нөгөө буцаагдсан зохиолуудаа ингээд хадаал гэсэн чинь бүр 100-ийн хадаас нь та юунууд нь дүүрээд тэгээ дахиж хадаас ингэж зоогоод тэнгууд ингээд Стивен Кинг хүртэл одоо тэгж их хичээл зүтгэл гаргаж ингэж байгаа юм чинь хүн ер нь ингээд бичиж сурсан ингэж сурсан гэд яадгүй мэд байнга л ингээд оролдвол байнга л ингээд хөгжүүлж явах хэрэгтэй юм байна гээл тэгэл яг тийм нэг санаатай тийм үйлдэлийг зүгээр ингээл аясаар нь л ингээл уншаал ямар гоё ингээд дунд нь тааруул ингээд гоё ямар гоё ингээд номон дээр ингээд харандагаар ингээд бичээл ангит юм байна гээл. Тэгээ магадгүй ингээд зарим мэдгүй үг мөгөөл ингээд цэвлийн толж юм одоо бол ингээд шууд цэвлийн толгой чи шууд ингээд онлайн болцсон шууд тэгээ хайгаад яаж ч болдог тэгэл тэгж яаж ийсэн. Тэг надад харин тэр үгийн сан одоо үгийн баялыг ялангуяа монгол хэл дээр өөрөө зохиол бичээд за яруу найраг бичиж гэх юм бол үгийн баялагийг хамгийн сайн нэмэгдүүлдэг юм бол угсаа хуучны зохиолууд л юм байна. Хуучны зохиолууд, хуучны яруу найрагууд. Тэгээд хуучны зохиолууд яруу найрагаас сонгохдоо нөгөө цаг үеэ зөв сонгохгүй бол тийм нөгөө улс төрийн нөлөө орсон тийм зохиолууд их болоод өвчдөг. Яруу найраг дээр ч гэсэн ажиглагддаг юм байлээ. Тэгэж бодонгууд зүгээр надад нэг санагдсан юм нь одоо өнгөрсөн номын баяраар юу ялаа? Би нэг залуу одоо нэг 20 морь хурж байгаа ч юм уу те хүмүүсийн өөрсдөө богинохон шүлгийн төврүүд гаргачихжээ жижигэн. Тэгээ тэрийг авч уншиж үзээд хуучин номын худалдаанаас ямар ч хамаагүй нэг 2 шүлгийн төвөр авч уншиж үзээд тэгээд уншсан чинь амар ялгаатай. Нөгөө эхнийх дээр бол яг нөгөө химнэл гэдэг зүйл харагдаж байгаа шүү дээ. За энэ нэг ийм өсөлттэй, уналттай, өргөлттэй ийм ингэж уншигдах зүйл байна.
Буюу тэр бичсэн шүлэг нь хин яаж ямар хоолойгоор унших вэ гэдэг нь дараа төсөөлөгдөж байгаа байхгүй. А тэгээ сүүлийн нөгөө залуучуудынхаа бичснийг аваад үзсэн чинь яг юм юуг химнэлэн байхгүй болчихсон нэгт. За яг 4 мөртүүд ингээд 4 мөртүүд явж байгаа. А тэрнээс гадна хамгийн их ажиглаж байгаа зүйл нь юу вэ гэхээр нөгөө 4 мөрт чинь бас бичиг. Гэхдээ нэг 5 хүүхдээ бол дараагийн мөр нь бас нэг 5 хүүхдээ нөгөө сүүл холбосон эсвэл толгой холбосон хэлбэр явж байгаа шүү дээ. Гэсэн чинь илүү чөлөөт хэм маяг гэдэг юм орж ирээд сүүл толгой холбохгүй ингээд уран гоё сонсогдчихвэл хооронд нь хамаагүй ингээд холбоцсон зүйлсүүд ороод ирсэн. Байгаад илээ. Тэгэхээр ингээд ингэж хувьсж байгаа нь бас нэг тийм цаг үеийн нөлөөлөл байдаг л баг л та. Тэгээд энэ цаг үед надад зөвхөн санагдсан юм нь тэр хуучны нөгөө химнэлтэй яруу найргийг буцааж ер нь сэргээх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд болор цом ер нь нэг чухал юм байна гэж. Болор цом маань нэг чухал юм байна гэж бодлоо. Хамгийн сүүлд болор цом ер нь үзв. Өмнөхдөр ингээд ярихад л яг бичих ингээд яруу найраг гэхээр хуучны зохиолч ингээд ярьжсэн шүү дээ. Тэнгүүд энэ дээр болохоор яг номын чимэдгэн зохиолууд айгу яг ингээд бичиж уншиж байгаа хүн одоо хит ингээд дээр үеих биш, хит ингээд орчин үеих биш. Тэгэхээр нэг янз бүрийн тийм тэгсэр нэ уран гоё. Тэгээ Монгол яг тэр юу би яхаа саяхан сүүлд яг номын чимэдгэн зохиолуудыг анх танилцсан мэдээж. Юуг нь уншив? Уншиж дуусаагүй яг ингээд эхлүүлээ. Ямар гоё. Тэгээд бас нөө бичиж сурах гад яаж байгаа юм яг номын чимэдгэн ингээ арга одоо юугаар ингээ бичвэл айгүй гоё сурах юм байна гэж одоо тэгээд юун дээр чөлөө төчөөч дээр бид нар номын чимэдгэн авчирчихсан шүү дээ. Тухайн үед бид нар юуг нь нөгөө юуг нь ярьсан хэлчихсэн. Хөлтний очиж ярьжсэн. Сүүлд болохоор юу гарсан мэсэн? Цагаан борооноос хойш нэг залуу нэг багш болон нэг залуу эмэгтэй багш болон нэг ахлангийн хүүхдийн хайр дурлалтай холбоотой нэг роман гарсан. Ямар нэртэй юм бэ? За нэр нь орж ирдэг юм. Чиний одоо уншиж байгаа чи юу вэ? Тэр чинь юу лээ цас юуны юу лээ санддаг. Юу бит хит бүгдээ болов биш юу лээ. Зээж агаарэ. Тийм. Тэгэхээр яг хөө зүгээр фунцгийг хайж явах зуур. Тий би одоо гэл хайх тий. Фунцыг хайж явах зуур. Би бол одоо бичгийн хим маягаа ингээд харахаар ер нь бол аюур зааныг л авсан юм байл. Энэ аюур заан л надад ингээд ерөөсөө миний бичгийн хим маяг бол ер нь аюур заан л болсон юм байл. Тэр дундаа сонгомл хэсэний хим маяг. Тэгээд аюур зааны одоо алдартай. Гэтэ ер нь бол аюур зааных бол нөгөө хуучин тэр нэг абстракт зохиолууд руу би нэг орж байгаагүй. Одоо нэг илв зэрэглээ 10 зүудний өр ч гэдэг юм уу те. Зүгээр дурлал ертөнцийн билүүзийг бол уншиж исэн. Айгүй өрмөц штэ. Тэр чинь тэрэн дотор бол тэр нэг уулын монолог гэдэг юм да нэг чон өөртөө ярьж байгаа. Тэр нэг яриатай. Өшөө нэг хөвтрийн хүнгээ сүлдэн дэвс тэргээр кино минь хийсэн багш байсан. Тэд нар бол тийм өсвөр насны уншиж байгаад бол айгүй өрмөц санагддаг байсан. Тэгээд яг ингээд нэг гоё болж ихсэн бол миний бодлоор бөөгийн домоос ихсэн гэж боддог. Би бол аюур зааны хамгийн тийм оргилоо яг ингээ өөрийнх нь одоо хүнээр яриулаад байсан чи прайм дээр ярьж байгаа. Нүдэнд харагдтыг ингээл одоо ингээд бөөгийн домог тэгээд тэрний дараа шүгдэнгийн дараа улаан хар цагаан тэгээд тэрний дараа чинь суцсны чимээ. За би дараалын буруу хэлж магадгүй. Тэгээд суцсны чимээ гарсны дараа юу исэн бэ гэхээр сахиус тангаа нууц. Миний бодлоор ер нь сахиус тангаа нууц бол миний бодлоор баг ориглоно гэж би боддог. Зүгээр хүмүүс янз янзаар бодох. Гэтэ ингээд бөөгийн домог дэр ингээд өндөрсөд ингээд нэг юм паллиатив маягтай байж байгаа сахиус тангаа нууц дээр ахиж нэг ингэж бүр бацаад гэх юм уу та. Тэгээд сахиус тангаа нууцын дараа зүгээр надад мэдрэгдсэн шүү. Би энийг ингээд яг мэрэгжлийн утга зохиол шүүмжлэх юм бол биш. Сүнсний томьёо дээр бол миний одоо яг унтсан юмсан. Сүнсний томьёо бол яагаад ч одоо юу гэдгийг сахиус тангаа нууцыг бол гүйцэхгүй юм шиг санагдсан. Сүүлд нь нэг шуутай роман бичсэн шүү дээ. Би тэдний сүдрэ биднээс урт гэдэг нэг ногоон авцтай нэг тийм бичсэн. Тэр болвол эргээд нөхөр нэг юм тойргоо гүйцэх маягтай буюу өөрийнхөө нөө дээр үе абстракт маяг хим маяг руугаа эргээд ороод гэхдээ хуучин абстрактуудаас арай бас их өөрмөц тийм бичсэн юм байлээ. Тэгээд ахаад нэг саяхан нэг шинэ ном гарсан байна. Тэр бидний сүдэр тэднээс юунаас уртгийн дараа нэг шуутай номноос гадна ахаад одоо нэг ном гарсан байна. Тэгээд миний бодлоор бол миний хамгийн их уншаад ингээд
яасан бол бөөгийн домог бол угаасаа амар хүчтэй нөлөөлж исэн. Тэгээд тэрний дараа нь яг оргил нь бол сахиустанга нууц байсан. Тэгээд яг аюур занугаан бичдэг хим маяг бол ингээд миний яг нэг хүүрэн зохиол бичиж байгаа юм. Одоо би өөрийнхөө тэмдэглэлийг харах юм бол тодорхой хэмжээнд ингээд сонгомл эссе шигч маягтай бичсэн. Тэгээд дунд нь янз бүрийн одоо нэг ишлүүд ороод ирсэн байна шүү дээ. Одоо Монтенч бол хөвчлэн классик латинуудаас л авч байгаа шүү дээ. Латин одоо Сенекаг аягүй хишилж байгаа. За Плаутусыг аягүй хишилж байгаа. Хорацыг аягүй хишилж байгаа. Виргил, Овид гэл Ромын бүх классикуудаас хишилдэг байхгүй нөхөр. Тэр нэг хэдэн латин мөрөч ерөөсөө л Ромын классикууд байдаг байхгүй л. Тэгээд яг тэрнтэй адилхан тий яг сонирхсон гоё ишлүүд ороод ирэх юм бол дунд нь зоогоо шүү. Угаасаа хин дэгж хэлсэн гэж Монтен өөрөө юу гэж хэлсэн байдаг вэхээр би ямар үед ишлдэг вэ гэхээр миний хэлэх гэсэн санааг надаас илүү гоё хэлсэн үед би зүгээр л ишл оруулчих тийм байгаа хэлсэн байдаг гэсэн. Яг тэрэн шиг гэх юм уу та. Тэгээд явангууд заримдаа ингээд өөрийнхөө тэмдэглэл уншаад зарим талаас гэхдээ яг мэдээж өдрийн тэмдэглэлчээс тийм л дээ яг нэг тийм сэдвт байдагтайгоо тэр утгаараа бол нэг тийм Монтенер хуу Монтендо аюу заны орчуулга энэ найруулгын хим маяг үнэртдэг гэсэн үг. Түрүүний үгийн сан дээр бол бас юу их сонирхолтой санагдсан шүү дээ. Яг нөгөө нэг жинхэнэ яруу найрагчдын эффект бас байна. Чи Баахугийн 5 сүрэнгөө бол заримдаа их сонин үгнүүд ашиглагдсан ямар сонин үг вэ гэмээр тийм үгнүүдийг ингээд яруу найрагт оруулаад тэгээд тэрийг ингээд тайлбарлаад явцсан тиймэрхүү үгнүүд байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн юм дотроос их тийм эвтэйг ашиглаж болох үгнүүд байх юм бол бид тэрийг ингээд оруулаад явах юм бол их гоё яруу болох юм байна гэж бодсон. Тийм. За таны бичлэгийн хим маягт хэн их нөлөөлөв? Яг тийм нөлөөсөн юм гэж бас хэлэхэд хэцүү. Тэгэл яг би одоо шин тэгэл сураад яг сайн бас бичдэг гэж бас бодохгүй байгаа. Тэгэл одоо шин сайн сураад тэгэл явж л байгаа. Өөрөө чи тэр би Амрагийн бичвэрүүдийг бол нөгөө тогтмол уншдаг хүний хувьд. За. Тогтмол уншдаг хүний хувьд л ерөөдөө бас аюур зан нөлөө жоохон байгаа. Яа тэгэхээр Амра бас ишлүүд оруулдаг. Тийм ишлүүд оруулна энд тентхийн нэг гоё юм юу гэхээр уншиж байгаа номоо нөгөө одоо номын тэмдэглэл бичдэг хүмүүс шиг хвчлэн нэг номыг ингээд хураангууг нь бичээд ингэсэн гэдэг сүүлийн харж исэн хоёр номыг зэрэгцүүлсэн хайлтсан тэмдэглэлтэй айгуу сонирхолтойсэн хоёр номыг ойлгонгуудаа ер нь дундаа ийм зэг дээр уулзаад байгаа шиг байна гэсэн тэмдэглэл тэр бичлэгийн хим маягийг ер нь цааш дэлгэрүүлж номын тэмдэглэл бичвэлийг олон хүнд хүрэх байх гэж бодож байгаа. Ямар номнуудын хооронд нөөсөн? Ямар хоёр номын хооронд нөөсөн? Зүгээр санамсаргүй зүгээр ингээд нэг ном нь ингээд тэрний асуудлыг шийд гаргаад ирсэн юм шиг нөгөө ном нь ингээд шийдлэн юм шиг эсвэл хоорондоо ингээд төстэй юм шиг тэгээд нэг тиймэрхүү юм анзаарч харахаараа энийг хоёрыг ямар ч нийлүүлэл болох юм байна гэж бодоод юуг оруулсан шиг нөө хариу үлдэхгүй дадлыг юу даасан хариу үлдэхгүй дадлыг тэр чинь юу лээ би хин бэ тийм бэ хангааны нөгөө юутай хангам байсан шүү дээ нэг Япон солонгосын философч тамирдчгүй нийгэм гэдэг тийм тамирдчгүй нийгэм тэр хоёрыг нийлүүлээд тэгээ нөгөө хүмүүс ингээд нийгэм тамирдаад ингээд байна ингээд сэтгэлийнх юм аа тийм энэ чи бол сэтгэлийнх юм аа тэнгууд нөгөө талд нь төсөлж байна тий энэнийг тэгвэл гоё таарах юм байна тэгээд би хинбэ тэгвэл хитэн бивэ дээр ч бас тэгж оруулсан шүү дээ Дэвид Брехтийн ном шүү дээ тэрийг бол дангаар нь бичсэн ба тэрийг зүгээр ингээд амар гоё ингээд амар олон гоё санаануудыг ингээд байсан болохоор ингээ 3 4 хувааж байгаа тэгээд тус бүрдээ ингээд надад гоё ингээд яг хүн зөриөлж өчгөө дараа нь эргээ тэрийг ингээ уншингууд би өөрөө бүтэн номоо ингээ уншсан юм шиг санах зорилгоор ингээ айгу чухал юмнуудаа ингээ яаж байгаа л тэгэл би ингэж ойлголоо гэж хайлглаа ч юм уу тийм бигийн амьдралыг билүү бас нэг харьцал зүй байдаг та тий бас санд бас нэг харин тий 20 оны үед тий 21 он 6 жилийн өмнө тий 2021 оны үед тэнгүүд нэр бас сайн нөө багш ингээд Монтенийг ингээд надад нөлөөлж исэн гот анх ер нь багш ингээд та хоёр нь Монтенийг анх уншиж хахад ямар мэдрэмж төрж исэн бэ тэр юунаас хаваалж сонирхолтой санагдсан. Одоо өстө нууцаа ярихаас. Нууцыг сонсъё. Тэр нууцээ. За ингэт юм аа. Одоо ингэ Сенека ярьлаа. Тэгээд ерөөхдөө Монтен ярьлаа. Тэгээд би өглөө босоод нөгөө хийдэг 2 мэдэх байхгүй. 2 байгаа байхгүй. Ер нь хөвшүүлээд ингээ баг 3 жил болох гэж байгаа. Юуны нөгөө Daily Stoic гэх Монгол дээр ширээний
Юу лээ? Тийм ширээний стоик лөө. Тийм өдөр тутмын стоик. Тийм ингээ 365-ыг өдөр болгоныг стоик шлээ. Тийм тэгээд тэр чин айгу хөрхөн нэг нүрэл бичвэр байгаа шүү дээ. Өглөө тухайн өдрийнхөө тэрийг уншиж байгаа. Монтени сонгомл хэсэгнээс нэг хэсэг уншиж байгаа. Оо, nice. Тэгээд өглөөний одоо унших ажил нь ингээд дуусч байгаа. Тэгээд ингэж уншичаад ингээд яаж байгаа вэ гэхээр дараа нөгөө гүөх гүйлтэндээ гарч байгаа. Яа тэгэхээр би анх эхлээ гүгээд эхэлсэн чинь гүйж явах хавцад хүн уус юм бодохгүй юм гэж байдгүй юм лээ. Ганц хийж байгаа юм нь юм бодхол байд юм билээ. Тэр уншсан юм аа тэгээд. Тэгэхээр ингээд хаамаагүй олон янзын юм ингээ бодоол те ингэхүү тэхүү яах вэ гэж агаар ядаж юм уншичаа тэрийг ингээ бодоод явж ийгээд тэгээ одоо нэг daily stoic чи ингээд 3 дахь жилдээ тойроод явж байгаа гэсэн тойрж байгаа. Тэгээд сонгол хэсэгнүүд бол одоо хэд тойрж байгаа мэдгүй. Тэр чи яа тэгэхээр 365 өдөр хүрхгүй шүү дээ. Тэгээд явж байгаа. Одоо би чин сая сонгол хэсэг өчигдөр өнөөгөө юу байсан? Ганцаар тал дээр нь явж байгаа. Ганцаарлын тухай дээр явж байна. Тийм нэг дадал байна. Тэгээд энэ хоёрыг ингэж уншдаг болсноос ш яасан бэ гэсэн чинь өдрийн тэмдэглэлүүд маань жоохон юу болоод гэсэн товчхон болоод гэсэн. Өдрийн би ч яг маш шуурт өдрийн тэмдэглэл бичдэг юм байсан. Өдрийн тэмдэглэл товчхон болж эхлээд тэгээд ер нь бичиж тэмдэглэх тал дээр бас тэ нөгөө номын тэмдэглэл бас амар уурт юм биш. Бичдэг байсан ч одоо номноос таалагдж байгаа одоо хэсгүүдээ ишлэл болгож авч үлдээд хэддгээр хуудсанд байсныг бичээд тэр хэсгээ бичээд тэгээд доор нь он сараа бичээд тэгэл ерөөсөө амьдрал нэр тэмдэглэлээс фонцгийн одоо нийтлэл тэмдэглэлүүдийг гээд номын тэмдэглэлүүдийг уншихад надад болохоор яг тийм мэрэгжлийн онцлог нь байд юм шиг бүр амар гоё тийм за ийм гээд бүр амар тэгцтэй бүр яг одоо тэгж гарах судалгааны ажил ингээд судалгааны ажлын ревю номзон тавьчихсан шиг тэгэнгүүт юм сурыг яаж байгаа гэж байгаа хүнд бол амар гоё тийм номыг ойлгох medium дээр байгаа юм уу? Medium дээр зарим нь байдیں۔ Тэгээ зарим нь хуучин нөгөө нэг блог хөтэлдэг байж байгаа. Өөрөө medium блог хоёрын линк оруулж арай. Блог нөгөө юу н хаагдсан. Blogspot биш юм уу? Blogspot биш өөрөө вебсайт маягтайс байхгүй юу? Тэгээ тэр нөгөө нэг domain нуунсан. Domain Миний Blogspot бол байж л лээ. Тий. Medium бас байгаа. Тэгээ би medium орог уудсан байна. Миний чи сүүлийн миний medium-ыг орж уншаагүй л шүү дээ. Чи уншсан. Эхнээс нь ахалаад яагаад уншаал байгаа. Тэгээд тийм билээ. Тэгээд харин айгу товчлоод тэр тэгээд нөлөөлөл байгаа. Би бол сүүлийн үед бас нэг бичдэг болсон жанр нь болохоор нэг тийм явсан газрынхаа талаар их тийм Марко Поло руу бичнэ гэх юм уу да. Багшийн тэр нэг Япон руу явсныг байсан. Би Японы тэр нэг юуруу Хаката руу нэг явсан. Дараа нь нөгөө нэг Камакура руу нэг явсан. Тэдрийг бас нэлийн бичихэд бол сонирхолтой юм байлээ. Ингээд хооронд нэвлүүлээд айгүй юм харна тэрний чинь бичгийн тулд ингээд зүүн өөрөө тэрийг очиод мэдрээд тэр газарт нь очиод үзсэн учраас яг тэрнийг буцаагаад Америкт очиод би бас уг нэг юм бич гэж оролдоо тэгэл сүлдээ хичээл ном гээл тэгэл замхраал хайцсан л та. Тэр бол бас тийм сонирхолтой юм. Гоё цаг хугацаагаар аялах шиг л болдог тийм өстэй гоё юм бэл. Монтен за пунцад үн Монтен баг ингээ 3 жил өдрөөлгөө уншиж байгаа. Хамгийн топ 3 хэсэг нь юу вэ? Топ 3 хэсэг нь юу вэ? Надаа топ 3 гэхээр шууд хэлэх хэрэгтэй тийм ч одоо байнг уншиж байгаа. Ингээд юу яд юм бэлээ? Зүгээр хамгийн тий хувирал байд. Энэ нөгөө амьдралын үйл явдлуудаас болоод хувираад тийм шиг санагдсан. Бүх цагийн цаг үе одоо оюутан байхаас эхлээл ингээл хаяа уншиж явж байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр хамгийн их таалагддаг байсан нөгөөсөө өхлийн тухай юм байна. Гүнхан сурсан нүхэл бэлтгэх тухай гэдэг. Тийм өхөлт бэлтгэх тухай. Тэр номын хамгийн урт хэсэг шүү дээ. Тийм хамгийн урт хэсэг. Тэгээд ер нь би чин өглөөс юусаа айдгүй. Тэгээд өөрөө бас ингээд яг хоо яруу найраг чин нөгөө салшгүй хоёр сэдв хайр дурлал өхөл хоёр байгаа. Хайр дурлалгаа өхөл байгаа. Тэгээ хайр дурлалыг зөндөө уншлаа өөрөө бичиж үзлээ. Өөрөө авч үзлээ. Харин шүлэг авч үзлээ. Тэгээ өхлийн тухай бол угаасаа би бичиж чадахгүй юм байна гэж бодсон. Тэгээ өөрөө нөгөө гадаадын юм яруу найргууд сонирхоод исэн чинь одоо Чарльз Буковский, Сильва Плат гэдэг ингээд ер нь жоохон ингээд уналттай те ингээд жоохон сэтгэл готролтой юмнууд сонирхоод байсан байхгүй. Тэгээд өөрөө бас ингээд өхлийн талаар нэлээсээ хэрэгцүүлж бодож байгаа. Байснаас ч юм уу надад тэр бол ингээ бүх цаг үе хамгийн шилдэг гэсэн санагддаг. Тэгээ одоо ч гэсэн ер нь тийм байна. За ер нь бол нэгийг бол single out гэхэд бол баг тэр тэр эсээ бол яг миний топ 3 дотор угаасаа байгаа. Тийм. За тэгээд өөр гэх юм бол хамгийн яг ганц тод үлдсэн юм өхлийн тухай байдаг. Надад бол тод үлдсэн
хоёр нь жоохон улс төрийн шинжтэй гэх юм уу ихсээ. Нэг нь бол сайн дэрэг бидний хоорондох тэнцвэргүй нөхцөлийн тухай гэдэг ихсээ би амар дуртай. Яг хүнийг байгаагаар нь чи яг ингээд те хүнийг статусаар нь хараад байна шүү дээ дурака. Наад хүний чи ингээд нөмөргийн тайлаад, титмийн тайлаад, тайзны ард гаргаад тарах юм бол яг ямар хүн юм бэ гэдэг тэр ихсээ бол надад ингээд байдаг. Нөгөөт нь яг зүгээр тэр нэг дээгүр тушаалтай байхын сул талын тухай гэдэг. Төгсгөлийнх нь. Тэгээ нэг нэлээ 3 руу орж ирсэн төгсгөл рүү байдаг ш. Нөгөө хаадны хүүхдүүд морь үнэлэл сурсан байдаг. Яг тэгэхээр тэднийг морь болвол нөгөө нэг хянар биш учраас хааны хүүхч ба тариачны хүүхч аль энэ л шитгэе өрөө шидэж юм гэж хэлээд байгаа шүү дээ. Ялахгүй. Тийм. Тэр эсэ их гой санагддаг. Тэр 3 эсэийг юм гээд хэлэх. Нэг нь тэр үхлийн тухай, гүн ухаанд суралцсан нөхөл зүйлтэх тухай, тэгээд бидний хоорондох тэнцвэргүй нөхцөлийн тухай, нөгөөх нь дээгүр албан тушаалтай байхын сул талын тухай гэсэн нэг тийм 3 хэсэг бол би яг зөвхөн хүмүүс бол өөр нэгэн тухай, нөхөрлийн тухай, юуны тухай, ганцаардлын тухай. Нөхөрлийн тухай дэр надад тэгтээ жоохон юм эсрэг үзэл бодол байгаад тийм аа. Энэ бол хуваагдчихгүй гэсэн юм санаа байгаа шүү дээ тий. Надад бол хуваагдчих болох юм шиг санагдаад байна байхгүй. Ягаад тэгэхээр за хоо чи нэг хүний ингээд те сайхан зангийн нөгөө хүний ингээ үнэн шудраг байдлыг үнэлж иж болно. Энд чи яг ингээ туйлын нөхөрлөл биш юм аа. Туйлын нөхөрлөл ингээл нэг л байгаа гэдэг жаа. Надад бол тэгэл ингээл хугаалаа. Нөхөрлөж ил таа. Окей. За одоо Амрагийн асуусан ахаад нэг асуулт руу чи. Яг Монтоныг анх уншсан тэр мэдрэмж. Би Монтоныг анх уншаад анх надад амар өдөртэй санагдаж байна. Анх нилээ уйтгартай санагдаад тэгээд би тухайн үед чинь нөгөө яг ийм стоикийн бичвэрүүдийг ерөөсөө уншаагүй байлаа шүү дээ. Тэгээд ингээд уншиж үзээд за тэгээд эсээ би ер нь бараг бичдэггүйсэн юм билээ. Дандаа шүлэг бичдэг байж агаад тэрийг уншаад тэнгууд нөгөө нэг ийм 10 хэдэн мөрөнд багтаацсан юм чинь гинт ингээд 20 нүр болж явангууд те. Тэгээд ном биш гэхдээ тийч. Тэгээд жоохон уйтгартай юм шиг санагдал. Тэгээд дундуур нь ишлүүд орж ирэх хиний ишлэлийн нөгөө хиний ч мэдэхгүй. Латин л бичсэн үү? Тэгээд латин л гэсэн. Латхан бичвэр байсан байхгүй. Лат гэдэг орны манай латах чи амар бичдэг байсан байхгүй юу? Тэгээд би чинь нэг 10 жилийн 11 дугаар ангид аваа нэг анх уншсан. Тэгээд жоохон за энэ бас биш ээ гэж бодож аваад сүүлд оюутан болоод чөлөөт өчөөч дөрөө дахиж уншаад тэгсэн чинь шал өөр байсан. Эсвэл нөгөө хамт тухайн үед нөлөөлсөн хүмүүс бас байгаа. Тэр чигээрэл бүгдээрээ Монтен уушаал эсэгийн ярилцаал тэг явдаг гэсэн бол тэр нөлөөсөн байж магадгүй. Тэгээд яг оюутан бахаас эхлээл Монтеныг уншсан тэг зэрэгцүүлэл стоикуудын талаар уншиж үзээл Letter from Stoic бол бас баг бүх цаг үеийн хамгийн дуртай эсэнүүдийн нэг. Монтенос гадна. Гэтэ тэгж өдөр болго уншиж чадахгүй. Амраа тийм бас. Хэдэн онд анхтаарсан? Тэр бас нэг 10 жилээ төгсөөд л нэг уншлууд байлаа. Тэгэл амар бас яг уйтгартай юу ичсэн бэ? Яг нөө татагдаж үтсэн болохоор тиймний тухайд, иймний тухайд гэх ингээд нөө тайлбарлах гэдэг юм шиг. Ингээд нөхөрлийн тухайд, тайрын тухайд гэдэг шиг. Тэгэхээр нөө ямар гоё дандаа хэлж өгөх гээд байна гэлээ. Уншиж ойлгодгүй юу ичсэн юм бэ? Түүхэн хүмүүс гараад. Тэгээ юу балаа юм бэ гэл. Тэгээд яг тэгжээс. Тэгэл эргүүлээд ингээд багаар ингээд уншаад тэгээ яасан ч өө ямар гоё. Тэгэл дотор нэг задлаад яг одоо энэ явж гин, одоо ингээ урсаж явж гин, одоо ингээ дүнэлтээ явах гээд байна гэл тэгэж явж байгаа л. Тэгэл сүлдээ айгу нэг сайн дарс ингээ удах мач идэвлээ. Тэгээ багаар ингээ яасан ч нэг гоё болол гоё санагдав. Би бол нөгөө тэр чинь хамгийн анх юун дээр явахдаа 2-ыг үржих 2 дээр Монтен 40 дээр байдаг хүн байхгүй. Сууж байгаа 40 дээр байдаг. Тэгээд тэрэн дээр эсэнээс нэг 4 пассаж оруулсан байдаг байхгүй. Хамгийн анхны эсэн дотроос нь. Тэгээд тэрэн дээр болохоор тэр Сципион гэдэг нөгөө Ромын жанжин нөгөө хүний нүнжигтэй байдлын тухай гэдэг эсэнээс оруулсан байдаг байхгүй. Тэрний өөр өөрийг ингээ шалгана гэсэн чинь шууд би танад миний данс энэ байна гэснээр шууд нүүрэн дээр нь урч хайсан ч гэдэг юм уу те. Ингээ нэг тиймэрхүү тэр Сципион Африкийн Сципионы тухай тэр пассаж. Тэг би тэрийг уншаад зүгээр энэ ямар гоё юм бэ гэж бодсон надад. Зөвхөн тэр пассаж уншаа. Миний онцлог нь юу байсан бэ гэхээр би нөгөө эртний грек ромын түүхт угаасаа нугасгүй байсан. Хүүхд байхасаа тэнд гарч байгаа хүмүүсийн нэр надад ерөөсөө тийм харь гаргийн хүмүүс байгаагүй. Тэгээд надад бол тэрийг уншчихад
ёо энэ ямар гоё юм бэ? Энийг ахиж уншихсан энийг ахиж уншихсан гэдэг тийм хүсэл төрж байгаа чинь 2000 оны үед уншиж байгаа байхгүй. Тэгээ Монтенис 2004 он хавцаа гарсан. Сууч 60 сэтгэгч юм бол дээр удахсан юм а 97 молоо хавцаа гарсан. Сонин дээр ихлэд нийтлэл нэг нэгээрээ гардаг байж байгаад сүүлдээ ном босно болохоор нэг 90 онд 97 хавцаа гарсан. 6 7 хавцаа л гарсан. Би 1 2 дугаар ангийн хүүхдээс айгуу сайн сандаг байхгүй. Тэгээ Монтенийг яг нэг 3 4 дугаар ангид байхдаа уншиж ямар гоё бичдэг юм бэ гэж бодчиход 2004 онд зүгээр нэгтлгүүрт хийцүүрээд ч юм уу дээжтэй амтл явж исэн чинь сомон хэсэг юм баггүй. Яг дотор хамгийн түрүүнд бодсон энэ нөгөө нэг Монтенийг миний хам орчуулсан биш байгаа гэж очоод харсан чинь яг Монтен гэдэг байхгүй. Бүр ингээл тийм алт эрдэс олсон хүн шиг одоо нөгөө Монте Кристо хүн нэг агуураа ороод алт эрдэнсээ хараад идэг шүү дээ. Яг бүр би яг тийм филинг авсан нэг тий зүгээр л тэр номыг бариад тэгэл ээжд очиод энэ номыг аав. Энэ номыг аав. Ихтэн дөрөв гэсэн ч хамаагүй аав. Яг одоо аав. Ерөөс ямар ч нон negotiable ямар ч нэрээ байх. Тэгээд ихтлгүүрээс аваад манай гэр чин тэр үед чин нэгдүгээр оролдсон 2003 он бахаа. Тэгэхээр 4 он арай болов. Тэгээ манай гэр нэгдүгээр оролт байдаг байсан. Тэгэл ихтлгүүрээс нэгдүгээр оролт машин дотор ерөөсө салахгүй уншиж яваад гэртээ очиод салахгүй уншиж яваад ерөөсө салахгүй байсараагаа л дуусчихжээ. Тэгэл яг ингээл бүр айгуу таашаал авчихсан. Тийм учраас нөгөө Монтен айгуу тийм миний хувьд айгуу эрхэм ном байдаг юм уу. Тэгээ яг тэр хаталт нь яаж байгаа нөгөө Густав Флобер гэдэг. Ямар ном унших вэ гинэ. Монтенийг л уншиж. Тэгээд дахиад уншиж дуусгацаа дахиад ихэлдэг үг гэдэг чинь. Тэр чинь нүүрэн дээр нь байдаг үлдсэн. Биш. Хойдолт нэг 4 хүний нөгөө юу гэж тийм байдаг. Стандарт ч болохоор би Монтенийг уншаад нэг 2 жил дээврийн хөнгөл твтэж үлээ. Тэгж би нэг миний хүн чанар тогтсон юм даа ч гэх юм уу. Тэр үгнүүд тэгээд тэр бол амар гоё. Тэгээ бас ингээд нөө сони юм ингээд уншаад тухайн үед уншсан үед нэг юм бодогдгүй нэ. Дараа нь ингээд амьдралын нөхцөл байдалд ингээд бодогдоод идэв юм байлээ. Яг ингээд тийм нөхцөлд нь оронгууд Монтены юунууд нь орж ирэх хэсгүүд. Одоо жишээлбэл тэр нэгэн арга замд олон янзаар хөргөлтэй. Тэнгүүд тэн дээр нэг хэрхэн амьдрах гээд нэг бас нэг Монтены ном тий. Тэнгүүд тэр болохоор яг гоё юм нэг эсэ бичлсний ардлынх нь түүхүүдийн хамт авсаргаад ятсан байт юм лээ. Тэнгүүд тэр нэг тэр эсэн дээр нэг арга замд олон янзаар хүрэхтэй нэг мундаг генерал хүн бослог дарах гэж хагаад амар нэг шуурсан олонны дунд өөрөө ганцаараа хамгаалтгүй явж ороод эргүүлээ тэр хүмүүстэй зодуулж алуулдаг гэд. Тэнгүүд тэр ингээд тэр хүний алдаа нь юу байсан бэ гэдгийг Монтен бодохдоо болохоор одоо юугаа алдцаа одоо итгэлтэй байдлаа алдснаас болоод олон хүмүүс тэрнлөө дайрцаа гэд. Тэнгүүд яг энэний нэг эсрэг жишээ нь болохоор нэг тэр нэг алдартай бичлэг байдаг шүү дээ. Таны миний талбайд ингээд нэг баахан танкнууд явж чи өөдөөс нь зүгээр нэг юм хоёр тортой юм барьсан хүн өөдөөс нь шууд ингээд зогсон чи тэр амар олон танкыг цоо бүгд ингээд зогсоод ингээд тойрох гээд байдаг. Тэнгүүд яг тэр Монтенисээ яг санаанд орж байхгүй. Тэр хүн ингээд хэдий тийм байсан ч гэсэн ингээд өөртөө юм ихтэй байсан болохоор яг тэр арга замд хүрсэн ингээд. Тэнгүүд эргүүлээ н асуулт тавьдаг. Тэгвэл одоо итгэл гэхдээ заримдаа тэр нь өөрөө бас гай болдог байхгүй гэж байгаа байхгүй тэр эсрэг дээр болохоор хитрхи тийм байх юм бол өрсөлдөгч өний ямар зүйн гар вэ гэдэг болом. Эсвэл нөгөө талаараа тэр Баатар зургийг үнэлээд өршөөдөг ч гэдэг юм. Тэгээ яг тиймэрхүү юм жишээгээр ингээд Монтенисинууд өдөр тутам бас ингээд айгаа таарлаад байт юм билээ харин тийм. Тийм нэг унших тоолон өөрөөр уншигддаг. Тэгээд тэрийг илэрхийлээд гэж болохгүй. Энэ чи ном өөрчлөгдөг, чи өөрчлөгдөд байгаа учраас. Тэр яг үнэн. Амьдралын цаг үе болгодог ингээд өөрөөр уншигдаад. Тийм. За тэгээд уг нь яруу нэрийг ярих гэж ирсэн юм аа. Шууд сонгоосээр явсан. Манай хоёр хүн ерөөсөө яруу нэр явахгүй. Ерөн шүлэг уншиж. Яаж ийна. За одоо яг орчин үеийн хүмүүсийг бүгдээр ингээл муудаал бичиж чадхаа болсон юм шиг юм яриад байгаа юм шүү. Одоо сүүлийн үед бол начин гээд сайхан яруу нэрэгч байна. Бас залуучуудынхаа дунд одоолж байна те. Тэрнээс өмнө одоо нэгд Монтен ярьсных. За ингээ бичвэрийн талд бид бүхэнд нэлийн гүн нөлөөлсөн хүн юм байт юм байна. За яруу нарыг талд би ингээд хоёр хүнийг дурдмаар байгаа юм. Одоо дурдчих. Хамгийн ихнийх нь би нөгөө ижлэгэн огтоогоос болоод тэр одоо ямар ч үгүй ижлэгэн овг нь миний нэртэй адилхан байхгүй. Тэрнээс болоод тэрнээс болоод ягаад шин би нөгөө юу гин намтрыг авч уншаад тэгээд шүлгүүдийг уншаад тэгээд ер нь бол надтай төстэй юм нэг өр зөөлөн өр нэмгэн хүн шиг санагдаад тэр хүнийг нэлээд хүндэлж явдیں۔ А нөгөө хүн нь бол чойном бай.
Тэгээ би чонго маргааш гэдэг шүлгийг бол одоо ингээд бас бүх цаг үеийнхээ хамгийн ингээд шилдэг шүлэг гэж бодож явдаг. Охиндоо зориулсан шүлэг. Тэгээ тэр чинь нөгөө нэг юм сонин шүлгийн бүтээн агуулга нь биш нөгөө согт инээ уйл гэхдээ хуцаа бүтээл гэдэг тэр хэсэг ингээд алтартай болоо явцсан. Тэр нь жоо харамсалтай. Тэгээ маргааш гэдэг бол одоо ингээд миний цаг үе надтай хамт ингээд дуусаад те би ингээд архинд ороод ингээд бүх талаар явсан ч гэсэн би чиний төлөө байсан чи миний маргааш шүү гэдэг. Тэгээ чи өнгөрснөө мартаж болохгүй. Гэтээ ирээдүйд ингээд инех үедээ нэгээд энерги цангих үедээ явж байгаа. Гэтээ чи ард олонны дундаас гарсан гэдгийг мартаж болохгүй гэсэн юм утгатай. Тэгээд тэр нь бол одоо надад яаж нөлөөлсөн бэ гэхээр би ингээд яаж явсан юу ч болсон бэ? Нөгөө угаасаа хин нэг ингээд үргэлжлэл болж байгаа учраас бас л жирийн нэг монгол хүн гэдгийг мартаж болохгүй гэсэн нэг юм юмыг суулгацсан байхгүй. Нөгөө даруй байдлыг ингээд суулгачиж байгаа гэж боддتي. Одоо бодоход нь бол тийм учраас ингэ нэндгэнж явдаг. Тэгээд та хоёрын хувьд одоо юм амьдралдаа одоо Монтений эсэ шиг байнга эргэж бодогддог тийм шүлэг яруу найраг байна уу? Омор хаяамын нэг мөртэй байнга тэр нэг дуйлан минь хорвоод бид богинохон амьдрах тавилантай ч дурлал дарс хоёргүйгээр насыг илээвэл нүгэлтэй мөнгөн сартаа орчлон цөмөрөө бид орхихоос биш мөнхрөх хэсгээ одоо яагаад явах вэ? Одоо эргэлзээд явах вэ гэдэг. Тэгээд омор хаяамын шүлгүүд айгу надад айгу гоё санагдав. Тэгээ нэг там дивачин бид нэр аль нь ч үзээгүй айгаад иргүй гэдэг ингээд тэнгүүд ингээд богино бас ингээд дөрв мөртөлөө хэдэн мөртөлөө тийм дотор амар гоё ингээд юунуудыг агуулсан. Тэгээд бас багш дурдчихсэн нэг тэр нэг ваарчны юугаар нь ваар хийж байгаа нэг хүнийг хараад ваараар нь бити хамаагүй яа наа чин үзэгсэлнтэй нэг эмэгтэй хүзүү байсан юм аа гэж. Тэгээд зүгээр ингээд сонсонгууд юу л яа тийм юм бэ? Тэнгүүд нэрээ ингээд жоох ингээд бодонгод ямар амар гоё юм бэ? Нэг бол амар тэнэг гэж нэг бол ямар гоё юм бэ гэж. Тэр чинь уусаа бас нэг юм нөгөө хошин шок сатир маягаар бичдэг тийм. Миний хувьд бол одоо юу юм шүү. Би нэг амар яруу бичдэг яруу найрагт бол нэг дуртай биш юм шүү. Одоо жишээлбэл явуу болонгийн одоо би хаан төрөөв над юус ордгоо байхгүй. За одоо бид дуртай хүмүүсээ ууштаарай. Явуу бол гайхалтай яруу найрагч би үгсгүй зүгээр миний нөгөө хүртгүүл юус явдаг байхгүй. Хөх махан тэнгэрийн зингэлүүлэг ингээд над шаалтаа юм байна. Эзэнж мэдгэн төрөөд байгаа юм байхгүй шүү дээ. Чаавас тэгээ улаан нэлзраал юм унж байгаа шүү дээ. Чаавас тэгээ ингээл нэг амар баахан тэгээ ингээл онгон зингэр тал юм байна. Надад бол хитрхи бадарсан шүлэг санагддаг байхгүй. Яг зүгээр эх орны шүлэг би бас жоохон нэг хэсэг жоохон реалист байсан юм шиг. Тэнгүүд зүгээр нацагт орчууд надад айгүй хамарсан. Гоё тийм натур те. Одоо юу гэдгийг хинтийн хангаа саяны өндөр сайхан нуруунууд гээл тэгэхэд л хинтигээс ихтэйдэл хангаа нуруу саяны нуруу гээл Монголын ингээл яг хойтлын ингээл тэр чигтэн бүх гээл бацчихж байгаа байхгүй те. Өндөр сайхан нуруунууд гээл хэлчихэж байгаа байхгүй те. Хойд зүгэн чимөөсөн өвч уулнууд гээл над зүгнүүдэнд харагдаж байгаа байхгүй те. Монгол улс тэр чигтэн бичиж. Тэгэл миний шарганы өмнө өргөн их говьд тэгэл уртлын хусаа ичиж байгаа байхгүй те. Тэгэхээр тэр би жишээлбэл би хаан төрөө миний нутаг хоёрыг харьцуулахад миний нутгийг ер нь баг байнга сонгох байхгүй. Гэхдээ бас яг тим юм уу гэхэр бас яг зүгээр надад бол дашвалруугаан амьтаа би хайрл залуус дүүнэртэй хүрэгшүүлэг гэдэг хоёр шүлгийг бол би маш их дуртай уншдаг. Тэгээ нэг залуус дүүнэртэй хүрэгшүүлэг гэдэг бол жоохон ухаантай бай гэсэн юм л дээ шүү дээ. Тийм аав ч юм байгаа, ээж ч юм байгаа. Чи энд ингээд талчнаа яваад байж болохгүй гэдэг. Нэг ялангуяа тэр бол нэлээд тийм оюутан байх ч юм уу илүү тийм яг залуу байх үед бол амьтаа би хайрл гэдэг шүлэг бол ингээл цагийг иргэсэн нөгөө нэг төрөний вино шиг байхгүй тий дарс шиг явах тусан л за тий яа харахгүй юм байна да тий ингээл хүний амьдрал. Тэгэхээр тэр хоёр дашвал руугаан тэр хоёр шүлгийг их ордгийн. За тэгээ яг нацагт орчид би ер нь яагаад дуртай юм бэ гэхээр манай хамгийн анхны нэг үндэсний үзлийг дуудсан одоо шинэ үед үндэсний үзлийг дахин дуудсан орчин цагийн үндэсний үзлийг дуудсан гэх юм да. Зүгээр харамсалтай нь яг нөгөө буян нэмэхгүй шүлгүүд мөлгүүдийг бас нөгөө нэг их айхтар энд нөгөө нийтлсэн их овр байдаг. Тэгээд тэрнээс өмнөх одоо яруу найрагч гэдэг юм уу бид нар бас сайн танилцж чадахгүй юм л да. Инженер шиг бол нэг ганц хоёрхан алдартай мөрөнд мэдхээс биш яг бүрэн тэгээд тэр Манчинбалын ах дүү нарын бас нөгөө Гулранс одоо нөгөө ах нарын шүлэг биш тэдрийг ч зөвхөн үзмээр санагддаг. Гэхдээ тэр болгон үзэж чадахгүй байгаад байна. Гэхдээ яг нөгөө нэг сүүлийн яруу найрагчдаас гэвэл тийг санагддаг. Зүгээр яг одоо Баогийн лавсрын боржны борд талыг би эхлээд нь жоохон явуулангийн би хаан төрөөтэй адилтгаж жоохон боддог байсан байхгүй. Гэхдээ жоохон суугаад бодоод эхэлсэн чинь бас нэг жоохон
айхтар юм билээ. Ер нь би бэлэн биш л байсан байлээ л дээ тэр шүлгэнд. Би тэр шүлгийг ингээд яг өөртөө шингээхэд бэлэн биш байсан учраас хитрхийн яруу хөвгтэй гэж бодоод тоохгүй байсан. Мэдэрчтэй гоё. Тийм. Тэгээ сүүлд нь яг зүгээр ингээд боддог. Гэтэ би бол одоо тэрийг бол яван уланган шүлгээс арай энтэл рүү, нацаг доржийн шүлгээс ингээд лөө арай дунд нь жилж байгаа хгүй. Илүү гүн утга байгааг бол байгаа. Нацаг доржийн шүлэг бол гүн гэхээсээ илүү дүрслэл. Одоо манай Чимэг Батар багш ярьд юм да нэг дүрслэг сэтгэлгээр бичсэн шүлэг гэдэг тийм. Тэр нэг юун дээр нөгөө өвлийн тухай шүлэг бичиж байгаа. Өвлийг дүрсэлж байгаа шүлэг дээр тэгж хэлдэг байхгүй тийм. 3 марл зүйлээ марл мчид зулаад дээр зулын гэрэл дэргэд гэж хэлж байгаа байхгүй. Тэр юу ихээр би тэгээд сүүлд 8 чимдгоос асууж ирсэн. Энэ нацад орж байгаа ингэж бичсэн байхын мчид ингээд юун дээр очино гэдэг нь яг оройд дэр буюу ингээд яг ингээд 90 градус дээшээ очино гэдэг нь юу юм гэсэн чинь наа чи өвлийн туйл ахгүй да. Яг өвөл голдоо орж байгаад мчид юуныхаа оройд дэр гард юм аа гэж байгаа байхгүй. Тэр өвлийг ерөөс тэр үгээр илэрхийлж байгаа байхгүй. Тэгээд тэр оройд дэр байгаа мчидээс зулын гэрэл хажуухна гэж шууд пөх гал гэрлүүг аваад ирж байгаа. Тэгэхээр тэр хоёр орон зай дээр явж байгаа тэр явуултууд нь бол амар юм байна гэж бодогдсон надад бол тий. Тэр нацад оржийн тэр орон зайн тэр юмнуудыг хийдэг тэр онцлог нь байна. Өшөө тэгэл тэр нөгөө нэг хөдөөгийн уул талаар соёлыг тарих үрсгээл тий Монголын золбоо төгс гээл ингээл орж ирдэг тэр нэг дөрвөн мөртөө шүлгэл. Тэр бол ялч нөгөө эх оронч бас нэг юм урайлан дуудсан хэлбэрийн таалагддаг гэж боддог. Тэр нь одоо ингээд одоо бол яа би тэр нэг нухастай сэтгэлгээ номныхоо урталт нь энэ номыг хэн зориулсан бэхээр Монголын хойчийг залхамжлах залуус зориулав гэдэг тэгээ нацаг дөрж байгаа тэр шүлгийг оруулсан байдیں۔ Бүр яг тэр шүлгийг ингээд миний ингээд юу нэг намайг ингээд багшуулчихсан айгүй нөлөөсөн шүлэг байхгүй. Би яг хөдөөгийн уул талаар соёлыг тариагүй байж болно. Гэтэ ер нь бол хотын ч хөдөөгийн соёлыг тарина ч гэдэг юм уу те ингээд дараа үеэ ингээд өсөж төрнүүлэх гэдэг юм юмд одоо тэр айгүй нөлөөсөн гэх юм уу да тийм. Надад яг юу философи найдлага юм байна. Одоо Чойномгой маргааш гэдэг шүлгийн төгсгөлийг би хаа нэгэн газар илтгэл мэлтгэл юм бичгээр бол яг төгсгөлийн 5 мөрийн нэшлэлж тавьдаг байл. Маргааш мандтугай гэдэг юм бас л нэг юм ирээдүйн рүү чигсэн. Тийм 68-гууд амнаа одоо тэр би бас яг нухастай сэтгэлгээ номыг уншаад яг ингэж яхаа ингээд яруу найраг орно гэж юусе бодоагүй. Ямар гоё юм бэ те ингээд нэг зарим нэг академик юм юу хоёр ч ингээд амар тустай юм шиг байнгут энэ хоёрыг ингээд хойлчингууд ямар гоё тийм гоё уран сайханлаг гоё болт юм бэ гэж бас бодож байна. Тэгмээд шүлэг штэ. Шүлэг асуух. Тийм номны өмнө тийм байхад бас айгүй гоё байд юм бэлээ гэдэг. Тэгвэл багшаас бас нэг асуух гэдэг нөө чиний асуулт хариулахгүй надаас ахгүй. Чи нэг нэмсоронгийн шүлгүүдийг данзангийн нэмсорон дөрөв цаг бол нэр бас үнэхээр бороо ганц нэг туслахын сайхан мартагддаггүй шүлэг шүү. Сайхан. Үгүй тэрийг харахаар ерөөсөө хөдөө тийм ах ерөөсөө тий сайран бороо орхон сайхан цавдар мортой хүн нааш ирхэн сайхан борооноос намжиж ирлээ гэж хэлхэн сайхан боржгон имэйл аваад орж ирхэн сайхан гэхэл яг л дээ ингээл гол манайх ядаж байгаа нэг амны ихэнд байдаг манай өвөг цустгаас яг доороос ингээл тий бороо ингээл шаагаал ороход доошоо ингээл мортой хүн наашаа яарал хийж байгаа хөөхгүй тий тэгэл яг имэйл аваад орж ирж байгаа тэр бүр тий тэгээд энэ яаж юм хөдөө бороо орох хотод бороо шал хөдөөгийн бороо амар гоё тий жинк бороо тэгээд тэр байна өшөө тэгээд тэр нэг амар тийм бас интимейт хэсгийгс харуулж байна. Царай зүс бүдэг бадаг байсан сайхан гэж хэлж байгаа тийм. Тэгээд юу лээ нэг бүсгүүчүүд гизэг үсээ угаахан сайхан гэж. Ерөөсөө тэр бол бас юм хөдөлмөр шүлэг шүү. Тэг одоо яа гэм бол намайг 17 тахад 4 цаг юу яадаг гэсэн шүү дээ. Номонд байдаг. Тэгээ уран зохиолын унших хэрэгтэй номонд байдаг. Бидний үед бол уран зохиол дээр ордоггүй байсан шүү дээ. Сүүлд л орж исэн юм шүү. Тэг би бас анх тэгжилтэй хэлчихсэн. Тэгээд ер нь бол тэр бас нөгөө нэг сүүлд нөгөө нэг Бацхүүн дуулаад дэлдэг ганц нэг одоо дууны шүлгийн чинь хин дангийн нэмсрэнгийн шүлгээс асууж тэр нөгөө нэг намрын борооноор цуггүй алхахтаа навтнаас дутуугүй нэг тээдэгдээ би гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг сонсоод бас л яг ийм Монголын яруу найрыг бол уншмаар. Яг энэ бол болж байгаа юм тий. Би намрын бороонд цуггүй алханд чинь нүцгэн явж байнаас. Тэгээд тэр чинь намрын борооч хүүтэн шүү дээ. Ойлгож гол нь намрын бороо. Энэ чинь нөх хайку байхгүй бас нэг талаас тий. Тэгээд Монгол хэлбэрийн хайку дөрөв мөртэй. Намрын борооноор цуггүй алхахтаа навчнаас дутуугүй нэг тээдэг гэдэг тэр юм чинь яг хайку байхгүй тий. Гонгийг бүр тийм авир тэр юм шин тий. Намрын бороо, хүүтэн бороо. Тэгээд тэрэн дотор нүцгэн цуггүй явж байна шин нүцгэн явж байна. Тэгэхэд тэрэн дээр тий
тий навчин дээр тэр бороо чинь байнга л нүцгэн навчин дээр байнга дусж байгаа гэсэн санаа шүү дээ тий. Тэр байна. Өшөө яг зүгээр нөө яваа улангой нөө харус нуурын шагшуураг намс бүлзэн гэдэг тэр чинь бас хайку болгож хайку шиг анзаарсан юм да. Тэгээ яг одоо түрүүний тэр би хаан төрөөг тоохгүй хүнээ би одоо тэр харус нуурын шагшуургыг би тоогоод байна шүү дээ тий. Тэр чи юу л гэдэг нэг жоох хайкор төгөөдөргөө тоогоод гэж байгаа юм тий. Тэгвэл үе юм биш үү? Танд одоо хуучны дууны шүлэгнүүд бол таалагдсан юм. Гайхамшигтай. Тийм. Одоо дууны шүлэгнүүд бол таалагдсан. Тийм. Тэ ялчгүй гоё л да. Одоо сүүлд буцаагаа цэргээгээ дуулж байгаа гэх юм бол хонь цагаа үйл байна тий. Хонь цагаа үйл чинь бас яг ихний хэсэг нь бараг л хайку байгаа шүү дээ. Тийм тийм. За өөр чи одоо шинжилж байгаа дуунууд юу гэдэг юм бол одоо тэгээ сүүл чинь гойлонгоо дуулаад. Гойлонгоог бас шинжилсэн байсан тийм. Дуулаалах шүү байна. Тэгэл угаасаа тэгэл нэг орчин үеийн гарууд юм хийж чадхаа хэлээд аваад тэр чи одоо нөгөө ишилж байгаатай яг адилхан зөв. Энээс илүү илэрхийлж чадахгүй. Тэ зүгээр яг орчин үеэс жишээлбэл Ариунагийн би гэдэг дууны үгийг чухам хэн бичсэн би мэдгүй. Тэгэхээр надад бол Ариунаг ганц таалагддаг дүндэрх нөгөө газар дэлхийд дээр гайхамшиг чуучирсан ганцоолдсон амьдралаа би тийм тэр бол гайхамшигтай дуу. Тийм. Тэр бол одоо маш гайхамшигтай дуунуудын нэг гэж боддیں۔ Яруу найран тэр дууны мөр них гоё. Болтын үүлэн домгийн үг бол их сайн бичигдсэн гэж боддیں۔ Тэ ингээд уул солонго үйл гурвын хоорондын тоглолтыг харуулж штэ тий. Тэгээ нөгөө уул ингээд уг нь үйл бол ууланд дурлаад ингээд байжсэн чи солонгийг хараад тэгээд өнгө мөнгөнд хуурсан дуурлалыг харуулж тэрний тэр метафор бүр гайхамшигтай. Тэгээ дундуур нь хин Rocket Bay үгэлж орж ирж байгаа. Яг үнэхээр би болдод айгу дургу. Би болдын нэгч дууг айгу сонсох дургу. Амар гуншаа амартай. Тэ одоо яг ингээ хэлчихье шулуухан. Яа тэгээд болдод тэр нэг пентатоникоор төрийн шагнал өгсөн одоо болтол би гайхдаг. Тэгээ саяч төрийн шагнал сонь хүмүүс авсан л та. Гэхдээ яг одоо би аюур цанд ягаад одоо л төрийн шагнал өгөхгүй байгаа бүр ингээд одоо л гайхдаг. Ер нь уран зохиол чинь жоохон дутуу нэлэгдэнэ. Яруу найргууд чинь аюур цанд төрөний ярьсан тэр нэг бөөгийн домбос хэвтүүлэл 5 зохиолын нийлүүлэл төрийн шагнал өгч их та тийм ингээд яг одоо зохиолчдоос төрийн шагнал авч байгаа хүмүүс хоор шүү дээ. Би бол одоо өгчмөр санагдаад байгаа байхгүй тийм. Тэгээд за яг хазаасан дээр хэлчихье. Аюур цааны тэр хідэн зохиолуудыг явж явах үед Минд оюугаан нөгөө нэг гигантэн тэгээд нөгөө нэг юуны тухай Торо бандын тухай нэг ном байсан юм аа. Юу шагнал аваад ирсэн шүү дээ тэр чинь. Шагнал авсан уу тийм. Тэгээд Монголоос шүү. Гигант нь болохоор Данзар авжаагийн тухай ном байхгүй юу? Нөгөөх нь Торо бандын тухай нэг хоёр ном. Тэгээд тэр 3 дахь ном нь бол яг нэг онцлог санагдсан. Тэр Торо бандын эхнэрийн тухай. Нөгөө Торо бандын ясны дараах үйл явдлыг харсан Шарман гэдэг нэртэй ном гарч ирсэн. Тэгээд тэд нар надаа нэг юм нэг тийм сүүл үеийн тийм ансамбл шиг харагддаг. Одоо нэг барилгын ансамбл гэж цуглуулсан байдаг шүү дээ. Тэр аюур цааны тэр нэг 5 ном, араас нь Минд оюугаан тэр номнууд ингээд ийлүүлгүүд. Хуучин бол одоо нөгөө нэг оюунган их хөв заяа маяа ч гэдэг юм уу те одоо нөгөө нэг Хатанбаатар Магсаржавын амьдралыг харуулсан ч байдаг юм уу. Яг хоо жоон соцуйд бичигдсэн ч гэсэн тэд нар ч бас айгүй бас хантай хөөрхөн бичигдсэн байгаа шүү дээ. Тэд нар нэг юм ансамбл болж исэн болоод тэдний заламжийг дараа үед нь авсан хүмүүс нь бол одоо ягарахгүй аюур цаан Минд оюугаан шиг санагддаг. Одоо яг тэдний дайны юм бичих дараагийн хүмүүс дараагийн үе гарч ирэх хэрэгтэй байна. Одоо энэ хүмүүс бас нэлээ явчлаа шүү дээ. Тийм. Уранхаагаа бол яруу найрыг бичдэг. Би бол уранхаагаа яруу найргийг үнэхээр дачдгүй маа яг үннээ л хэлээ. Тайлж чаддгүй байхгүй юу? Айгу гүнзгий тэр нэг тайлын уншихэр тийм байна гэдэг боловч ямар амар битцсэн бэ гэж боддог. Яг өөрөө уншихэр нэг талаас амар залхуурд юм уу яа гэдэг ерөөсө дачдгүй байхгүй би цаадч яруу найрыг. Сая сүүлд номын баяр дээр нөө өөрийнх нь гар бичмлийг сканердаад юу одоо шүлгийн дөөр болгоод гаргасан юмсан. Тэр бол гоё хэлсэн. Тэгээ одоо жишээлбэл та нарт уранхаагийн шүлгээс нэг энэ нэг шүлэг ингээд үлдсэн гэдэг хэлмээр үлдэхэд хэцүү хэцүү. Би нэг юм жижигхэн нэмгэн нэг тийм дээрийнх нь номыг тэгээ ингээ унших гээд оролцсон чинь инженеэр хэлж жоох нэг хөдөөний ахуй ч юм уу яг тэрийг ахын жоохон холдоод тэгээд арай л чаддаггүй юм байна. Кодын нэрээс тайлж. Кодын тайлж чаддаггүй юм бол ахын өөр юм байна тий. Тэгээд явах юм л байна. Одоо хэнийг үл тайлчаад байгаа байхгүй тий одоо Бовгийн лавсрангыг тодорхой хэмжээнд тайлчж байгаа. За тэгээд одоо юу гэдэг нацаг дөржүүл ер нь нүцгэн л байгаа шүү дээ. Тэ ганц нэг. Нацаг дөржихгүй энэ тэр нөгөө 2 бот цагаан ном гарсан. Бас гар бичмлүүдийг оруулсан. Зургуудыг оруулсан. Өөрийнх нь дүү. Тэр одоо дахиж хэвлэгдсэн юм болов уу? Тэр бол өстой маш сайн ном болсон юмсаа. Нацаг дөржийн тэр нэг шоронд янаг амурга мөрөөдөх гэдэг нэг шүлэг байдаг юм. Бас аюу сонин шүлэг шүү дээ. Өөрийг хилэмдүүлээ шоронд хийцэн. Тэгээд тэр нэг өөрийнхөө эхнэрийг ч гэдэг юм уу хайртай бүсгүйгээ мөрөөдөж үтсэн тэр мөрөөсний шүлэг. Тэр бол бас л
Би яг нэг хэсэг нэг цагийн сайн романтизм яг романтик явсан үе дээр бол тэрийг уншиж хойдолд нь айд ивсэж уншаад рекорд хийсэн байдیں۔ Одоо эргээд тэрийгээ сонсон чи жоо ичээд ийцэн байлээ. Одоо шууд YouTube дээр. Оо тэрийг өстө YouTube дээр тавьж болох шүү. Тийм. Яг тиймэрхүү юунууд байсан. Бид нэр түрүүн амраа санахгүй нэг гэсэн нөгөө чөлөө төчөөчтэй байхад нөгөө сонгодог хөгжим сонсож байгаад юм бичдэг гэсэн шүү дээ. Тэрэн дээр Vivaldi сонсгож исэн байхгүй юу? Vivaldi сонсоход Vivaldi-гийн өвөл байлуу хавар илүү. За аль нэг нь. Тэрийг сонсгоод тэрийг сонсож явах үед надаа яг сая нэмсрангуй 4 цаг орж ирээд. Тэгээд нэг тийм тухайн үед бичсэн одоо хаана үт юм бол олдвол хэлээрээ. Жилийн бичиж тийм нэгнээс. Сая нөө багш нөө ярьжсэн нөө яг ингээд нэмсрангуй шүлгийг уншижсэн чи ингээд нөө хайку юм шүүгээд бас би анх удаа л яг багшиг тийг сонсож байхгүй. Тэгээд надад бас яг ингээд яг нөө Монголын зин яруу наригч юм шиг ингээд санагдаад байхгүй. Ингээд яг тэр тэгэхээр бас яг би бас ганцаараа тэгж боддог. Өнөөдөр ингээд хоёр хүний их философтэй гэж бодоод авчирсан чи ярихгүй байх юм. Тэгэхээр дандагийн нэмсрангуй тэр чинь ерөөсөө нэг тийм шүлэг талаасаа бол ерөөсөө юу биш шүү дээ. Сайхан л гэж яваад байгаа шүү дээ. Тэгэн сайхан инхэн сайхан гэх. Тэгэхээр тэрний тэр дүрслэл нь байгаа байхгүй. Тэ үлгсэн цуунаас ус туслах сайхан л. Тэр чинь яг л өдөөний ахуйд намар болонгууд байлертал бороо ороод тэгэл нэг цуваа өлөнгүүд тэндээс тусаад байна шүү дээ. Хуучны нам миний баг байхад амар тод үлдсэн дурсамж байдаг гэхээр нэг хуучны нэг цэргийн нэг ногоон. Би опо цув шүү дээ. Тэр цув хүн болгонд байдаг. Хөдөөгийн хүн болгоно. Үлгсэн цув чинь опо цув байна. Гацаагүй ногоон опо цув байсан байгаа. Шингууд яг тэр цув санаанд орж ирсэн. Бас гарцаагүй. Угаасаа тэр гарцаагүй байхгүй юу? Опо цув л байгаа. Тэр ногоон опо цувнаас тусч байгаа байхгүй тэр чинь чаавал. Тэгэл мотоциклтэй нэг Орс мотоциклтэй Урал Палнита байгаа. Палнит 5 мовчин яг намайг багах үед амар бол хүмүүс онд үзсэн. Яг тэр дүр зураг үлбэр яг нүдэнд бууж ирдэг. Тэгээ одоо ихтэй бидний нэг юм туршилт хийж болох. За Ямсрангуй шүлгийг нэг 90 оны сүүл үед төрсэн хүмүүсээр уншуулад нэг 10 он төрсэн Gen Z уншуулад яаж мэдрэгдэх бол гэдэг аюу харагдах бол гэдэг. Үлгсэн цувхад тэрэнд юу харагдах бол гэдэг аюу сан бох. Манайс бол опо цув харагддаг. Нөгөө хиттийн цагаан нөгөө цэнхэр ягаамаага өнгөтэй. Амар гадаас. Тийм тэр тэгстэй нөгөө чамааг зүүдлээд унах сайхан гэж хэлж байна. Нөгөө сартаа шүн бухалтай өвсөн дээр хөвтөхтэй. Тэгээд тэр өвчин яг тэр хөдөөний яхав. Одоо бид нар жоохон алсарч л байна л да тэрнээсээ. Тэгээд яг тэрийг ингээд мэдрэх нь яг мэдрэхийн тулд бид нар тэр хөдөөний амьдрал тэр үеийн хүмүүсийн амьдралыг аягуулсан ойлгох юм бол мэдрэх юм шүү. Тэр нөө чебэд тэр гиснээс нөө нэг яг одоо яг саналаа. Дуусах тэр нөө ингэсэн юм биш нөө нэг 7 хоног болгон нэг нэгээрээ дааж аваад тэгээд тэгсэн чи одоо юу хийх вэ гэхэд одоо юу олдгоо. Одоо ямар юм хийх вэ? Тий, юу хийх вэ гэх. Тэгээд яасан надад болохоор яг тийм мэдэрч төрөд идэгсэн. Ингээл янз бүрийн ай май ингээд сонгодог аж юм янз бүрийн хай сонсонгууд ингээд нүдэнд ингээд төсөөлөгдөөд ингээд хараг тэгвэл за ер нь энэнийг нэг яаж болтлох юм болоо гэж тэгээл нэг тим хийсэн баг. Тэгээ яг ямар ай май яснаа санахгүй. Тэгээ нэг хэсэг бол яг ингээд ай сонсоо бүр тэрийг яг юу дадал болгоцсон ай сонсоол дотроо ямар нэгэн тим юм юу төсөөлөгдүүлэх гэдэг тэр нь ингээд төсөөлөг. Тэгээд миний урт шүлгүүд бол гэх юм уу тэр хайку биш шүлгүүд бол дандаа хөгжим нэж шүү дээ. Дандаа хөгжмөд бичсэн байдаг байхгүй. Харж байна. Энэ хоёр яг хөгжим биш. Одоо жишээлбэл хинтийн өндөр уулын тэн тэн дээр эсвэл тэр чинь яг тэн дээр юу те нэг ахилт маягийн орж иж байгаа. Хинтийн өндөр уулын сонсохоор тэгтээ ингээ морьтой шогсож байгаа юу. Тэгээд тэр чинь бас надад бол бас таалагдсан тэр утаас гэх байхгүй. Тэр хэсэг те тэр хэсэг дээр ингээл ороход над зүг шүлэгний мөрөд ороод ирж байгаа. Ихэвчлэн тийм юм дээр. Тэгээ яг тэрний үлдэгдэх юм одоо миний нэг бас нэг сүүлийн үед хийгээд байгаа нэг төсөл. Тийм Instagram-ийн сториг харах юм бол та бүхэн миний Instagram-ыг оруулж ирээ амтлаарай. Миний Instagram руу ороод харах юм бол би нэг PMQ гэдэг нэг юм highlight хийсэн байхгүй. Тэгээ тэр нь болохоор зураг юу 2 3 quote 3 ингээд хооронд нь яаж нийлүүлэх вэ гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ тэр бол яг нөгөө нэг илүү бас би эхлээд нь ихний хитэг бол амар хурдан ингээл хийцэн. Сүүлийн үед бол амар тийм гатж ийн л да. Тэгээ яаж хийж болох вэ? Хослуулна, уйлдуулна гэдэг чинь. 3 юм хослуулах гэдэг шүү дээ. Нэг талаас зураг, нөгөө талаас хөгжим. Гуравт нь бол нэг тийм ишлэл болж тэмээр. Тэгээд заримдаа бол аим занц, заримдаа бол аймаа намхан ороод ирнэ. Заримдаа бол ингээд зураг нь ороод ирэнгүүт хөгжим нь ороод ирнэ. Заримдаа хөгжимд нь харуулаад зураг хаач гэдэг юм уу. Эсвэл нэг ишлэл ороод ирэнгүүт тэрэн дээр зураг нь орж ирнэ гэдэг юм уу. Миний одоо шинэ сайхан нэг хийсэн болохоор тэр нэг тоор алах бариад нэг хитэ аврагууд орж иж байгаа байхгүй. Тэр зургийг би бас хараад оо 1812 Чайковский ерөөс шууд орж ирж байгаа.
Код нь олдохгүй амар зоож байгаа байхгүй надад тий. Тэрний кодыг яаж олсон? Тэгээ кодыг машинаар нүдэрсэн шүү дээ. Энэ хоёрт тохирох код код бол тий. Тэгээ нэг иймэрхүү утга юм. Яг машинаар нэлээд тэр нэр бол машин гарсны нэг давуу тал тэр юм л да. Хоёрыг нь олцсон бол гуравт нь олдоод байгаа байхгүй тий. Тэгэхгүй гуравт нь өөрөө хайгаас уулздаг бодохгүй шүү дээ. Вики л ухна л да. Вики код л ухна л да. Ингээл вики код тэр очиод одоо юу гэдэг брейв keyword-оор нь хайж байгаа. Яг ChatGPT-ийн давуу тал чинь тэрийг бол тэгээ олоод өгч чинь. Яг тэр Торын тэрийг харангууд нөгөө Чайковский 1812 чи яадаг вэ хэ их бугаар боддог гэдэг бугаар бодонгууд тэгвэл яг Тор ингээд нөгөө цахилгаан байсан алгатаа ороод ирэнгүү чиг тэр зураг нь амь ороод зураг нь амь ороод нэг цохоод байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээд миний бодлоор яг сэтгэл төрсэн PMK бол одоо жишээ тэр байна да. Тэр байна. Яг саяхан хийсэн. Тэгээд бидний аль хэдийн дагаад тэгээд ингээд үзээд эхэлсэн. Тэнгүүд тэрнээс айгүй гоё юу юм ийм байд юм шүү дээ. Ийм зураг байд юм шүү. Тэгээд айгүй дөө танин мэдхэн юмнуудаа айгүй тэглээд тийм юу айгүй хэлсэн. Намаа тэгээд Instagram баахан тийм орсон зөрүүлээд баахан зургийн тайлбар хийдэг юм санал болгоод байлээ. Тэгээ уран зураг үзнэ гэдэг чинь бас яг ном унших одоо яруу найраг уншихтай адилхан тайлна гэдэг чинь их чухал юм лээ. Тэгээд бас яг нөгөө галерей сонирхдаг үеэсээ эхлээд тийм нэг уран зургийг тайлбарладаг пэйжүүд дагаад эхэлсэн. Тийм. Би бол сүүлийн одоо миний бол хобби бол сүүлийн хобби байхгүй. Би одоо өнөөдөр 32 дахьыг хийчихв яачав. 32 өдөр ингээд хийцэн байгаа байхгүй. 32 шиг хийцэн байгаа. Ер нь бол нэг 100 хүргэе гэсэн бодол бол байгаа. Тэгээд 100 хүргэчээ цаашаа яах үү гэдгээ бодно. 100 хүргэснийхаа дараа нэг жоохон завсардангуудаа би нөгөө 100 шиг зураг хөгжмөө ерөнхийдөө нийлүүлээд нэг тайлбар гаргаад нэг жижигхэн ном гаргах ч тийм үү гэсэн нэг тохимол гаргах чи гэсэн бодлоо одоо. Тэгээ тэрийг нэг хөвлж мэрэхгүй байхгүй зүгээр PDF-ээр гаргаад юм тиймгээр дистрибьют хийчих. Тэгээ энэ нь бол нэг тийм өөрийнхөө хоббиг юм болгож байгаа гэсэн үг. Яг хөвлж мэрэхгүй зүгээр хүмүүст биелгэлүүл гоё гэж магадгүй. Тэгэхээр тэр үүднээс нөгөө нэг зургийн сонгохдоо дандаа нөгөө public domain-ийн зургийг сонгохгүй copyright-гүй аль хэдийн тэр нь дууссан зураг сонгохгүй болохгүй. Хөгжим бол яг зүгээр би нөгөө QR код тэнд нь байрлуул YouTube-ийн QR код байрлуулчих гэж бодоод байгаа. Тэгэхээр нөгөө би зохиогч ирэх асуудалд орохгүй тэр чинь YouTube руу татгах чинь. Иштэл яах вэ? Хасаг байгаа юм чинь тий гэж боддог. За. Тэгээд юу дараагийн үеийн нөгөө юу зохиолчд гэсэн чинь би сая нөгөө номын баяраас авсан номнуудаас бас бодсон чи юу юм бэ? Умаахан гэд одоо NDV дээр сэтгүүлч хийж байгаа. Тэр залуугийн манай 10 жилийн дотлинг. Тэгээд тэр залуугийн харийнхан харийнхан гэсэн юм жижигхэн одоо өгүүлэг байгаа. Өөрийнхөө нөгөө солонгос хараараа ажиллаж исэн түүхийг бичсэн. Тэгээд тэр бол товч богино. Тэгээд найруулга нь надад яг хуучны нэг тийм орс стилийн хэм маягтай санагдаа. Уншихад бол том боломж. Нэг суултаар уншчихжээ лээ. Тиймэрхүү маягаар бичсэн бол бас манай Жак бол бас айгүй юм бичсэн шүү дээ. Хол биш. Нөгөө боорцог бас сарна автобус ба амьдрал тэгээд хол биш. Тэгээд хөвтөж буй хүн 1 2. За тэгээд сүүлд нь тэр чөтгөрийн бяцлал бол бас амар хүнд ном байсан шүү дээ. Тэр нөгөө нэг гэр ороолын амьдрал энэ тэр амар хүний 8 тэрийг харсан. Ганцхан ахын угаасаа бичиж байгаа нөгөө өөрийнх нь хавж байгаа сэдвүүд бол ер нь бол бас л тэрийг ойлгуулъя гэсэн нөгөө хийж байгаа ажилтай нь. Тийм. Холбоотой байдаг учраас ер нь нэг уншаад үзчих зүгээр. Угаасаа номнууд нь бүгдээрээ нуршсан юм хит урт биш. Товчхон санаа нь ойлгомжтой. Тэгээд ганцхан ах чинь бас дундуур нь бас хөөрхөн юм одоо шок маягийн мааз маягийн юмнууд оруулна. Жаки стайл бас айгүй өрмөц шүү дээ. Яг тийм өөрийн гэсэн одоо ингээд харангуй өөр хүн үнэртдэг байхгүй. Тэгээд хамгийн сайн мэдих юм бол нөгөө дуу байгаа. 8 км. 8 км 400 м. Араира басиба атчих байсима. Тэр дууг сонирхоод тэр дууг ном болгосон хэлбэрүүдийг сонирхох юм бол номыг авч байна. Тэр гэтээ яг юу нэг ингээд сүүлийн үеийн юмнууд яг энэ монгол элементийг оруулсан тиймэрхүү юмуд амар таач одоо шинээр сүүл нөө бага болгосон гэдэг кино дуу шүү дээ. Тэр бид нэг ятганы илүү ёочны ёоч орж ирж шүү дээ. Тэр ёочны хэсэг ороод ирэнгүүт би бүр ингээд яг энэ чинь нэр Монголд байна шүү дээ. Яг тэр монгол хөгжмийн элемент орж ирж байгаа байхгүй. Яг нь зүгээр миний нөө хөгжмийн сонирхол за одоо хөгжим рүү орох шүү дээ. Хөгжим дараагийн дугаар дээр байна. За окей. Хөгжим рүү орохгүй. Би нэг ярин нэг газ нэг юм асуух гэсэн. Зочин нэрээ хоста байсан шүү дээ нас тий. Яг ийм зорилготой ирсэн байгаа байхгүй. Одоо нэг одоо бас нэг үзэл бодлын юу гэж бодд юм болоо гэд одоо нэг Понцог сая хэлжсэн нэг одоо дараагийн үеийн хүмүүс гарч ирэх хэрэгтэй байна гэд тэнгүүд одоо ингээ AI ингээ гарч ирснээс болоод одоо энэ утга яруу найраг утга зохиол уран зохиолын салбар ер нь
юутай тулгарч байгаа юу. Би амар үү. Тэгээ та хоёрын ер нь зүгээр үзэл бодол ингээд бас ингээ уншдаг хүний үед одоо магадгүй тэр дундаа Монгол ч юм уу те. Надад тийг санагцаа. Би ч сая сонирхоод хит хитэн нөгөө залуучуудын зохиодог. Тэгээ нэг таксан 15-20 мянга гэдэг юм poetry night-ууд дээр очиж үзсэн байхгүй юу. Тэгээ бас найзууд дундаа ч нэгийг зохиож үзсэн. Тэгээ явсан чинь нөгөө нэг AI байгаа. Гэтэ AI чинь яруу найргийн нэг гол зүйл чинь мэдрэмж байгаа шүү дээ. Тэгээ мэдрэмжийг гаргахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр тэрийг туулсан туршлага хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэр туршлага AI-д байхгүй учраас ялцчихгүй яруу найргийн хувьд бол ялгарх юм билээ. Тэгээд одоо яагаад тэгээд энэ тэнд ийм жижигэн цуглаанууд хийгээд байна гэхээр нөгөө тэр хитрхи мэдрэмжгүй текстүүд дундаас яг өөрсдийнхөө мэдрэмжийг адилхан мэдрэмжээ илэрхийлдэг хүмүүсийг сонсох ойлгох ярилцах хэрэгцээ байгаад байгаа учраас тийм юм цогцоод байгаа мэн гэж бодсон. Би тэнд бүр ингээд айгүй сонин юунууд үнэхээр нэр манай үеийнхэн ч бас ингэж бичдэг билүү гэж бодох тууз бичсэн хүмүүстэй зөндөө таарсан. Тийм. Би юу сайн мэдэхгүй зүгээр рүү амар олон Монгол яруу найргуудыг оруулаад байвал юу сурах нь гэдэг асуудал. Хоёрдугаарт түрүүний яг хийснээр нөө промптуудыг яг яаж өгөх нь те. Нөө мэдрэмжийн промптыг айгуу сайн бичиж байгаа. Одоо шинэ би өөрийнхөө тэмдэглэлийг ингээд айгуу нүцгэнээр нь оруулчаад мэдрэмж айгуу түүхийг нь оруулсан байгаас үг шүү дээ. Тэгээд нэг өөр нэг хиддийн яруу найргийн хэм маягийг өгөөд тэгээд нэг түүхийн мэдрэмж хэм маяг хоёрын дундаас нэг гаргаад өгөөч гэвэл юу гарч ирэх би мэдэхгүй байна. Хийж үзээгүй би. Яг тэр өөрийнхөө тэмдэглэлээс яруу найраг бол гаргуулж үзээгүй. Зүгээр далчхан ч хийсэн юмнууд за тэр их яриад явах. Тэ ялгагдана. Уусаа нэг хүн хүний харилцаа хүн одоо машин компьютерийн харилцаа жишээлбэл өөрөө. Тэ яг нөгөө юу юм бэ лээ. Машинаар янз бүрийн промпт үр дүнгууд гаргаж явж байгаад тэр үр дүнгуудээ чи өөрөө ингээд тохируулах маягаар хийж болох юм. Хүнжүүлэх маягаар. Хүншүүлэх. Ингээд айгу бүтээлч янз янзын юмнууд ингээд цацсан шүү дээ. Тэгээд тэр цацсан юмнууд дээрээс харснаа энийг ингээд эдрийг ингүүлэх айтаахан яг юм гарч юм байна гэдэг тийм бол гэдэг юм уу те. Эсвэл нэг бичсэн юм дээрээ энийг одоо 4 өөр вариантаар илэрхийлээд гэж байгаа. Тэгээд тэр 4 вариантаас нэг жижигхэн юм одоо нэг fine tuning гэж хэлдэг шүү дээ. Хамгийн сүүлд нэг юм зүйлгэх. Гэтэ яг суур юм бол угаасаа юу юм бэ? Одоо шинэ заримдаа ингээд би PMQ гэдэг түрүүний ямиг хайлгахад юу хийдэг вэ гэхээр асар дүлий байхгүй юу? Юу бол асар дүлий. Жишээлбэл би ингээд нэг Azios family гэдэг аян дээр одоо зураг болгонгууд нөхөр зүгээр family гэдэг үгэн дээр бүртгүүлдэг баахан гэр бүлийн зураг гараад ирж. Гэтэл тэр Azios family гэдэг ая чинь шал өөр утгатай. Тэгээ би сүүлд дахиад юу гэж чи над Ezio гэдэг хүнийхээ намтрыг хараад ингээд тэгээд нүдэд олигтой мөчдөхгүй байхгүй юу? Ялч нэг туулсан туршлага гэж юм нөлөөлнө. Тэн дээр нөлөөлж л та. Тийм юм байна. Тэгэхээр одоохондоо бол жоохон хэцүү. Тэгээд яг нөгөө нэг их нарийн мэдрэмжтэй юмнууд хийх. Дээрээс нь тэр ахуй соёлын юмнуудыг айгүй нарийн мэдэрчүүл одоохондоо чадахгүй байгаа. Миний л бодлоор. Хэрвээ ингээд одоо мэдэрдэг болчлоо гэх юм бол ингээд цаашдаа ингээд одоо 10 найргийн хүмүүс чинь жоохон авьяас ингээд юу яд штэ. Тэнгүүд тэр чинь бараг авьяас биш болох гээд байгаа юм шиг тийм. Гэтэ миний бодлоор цоо шинийг үл хийж чадахгүй байна. Яагаад тэр AI чинь өксөө хөдөл дээр ажиллаж байгаа датанд хийж байгаа цоо шинийг гаргаж чадахгүй байхгүй. Тэгээ юу ах вэ? Зүгээр нөгөө одоо юугаал Dead Poets Society биш үү? Тэгээ Poetry Beauty Love нэг юм орчихсон. 4 юм бид штэ. Юу вэ? За энэ дөрв бол энэ болгоос лайф гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дөрв бол хичнээн AI киноны ишлэл. Тийм байна. Тийм. Хичнээн AI generative AI явсан технологийн төвчлөл явсан ч гэсэн яг мэдрэмжтэй холбогдож байгаа туршлага дээр би болж байгаа энэ дөрвөн зүйл бол хизээч орлогдохгүй хаа л гэж би бодсон. Яг зүгээр Yuval Noah Harari гэдэг алдартай одоо футурологист түүхч юм байгаа шүү дээ. Ирээдүйн судлалын Харari юу гэж хэлсэн бэ гэхээр AI-уд бол зүгээр сэтгэлтэй юм шиг царайлж чадна гэдэг байхгүй. Тэгээ яг сэтгэлтэй бол байж чадахгүй. Гэхдээ сэтгэлтэй юм шиг юм царайлж тий. Одоо тийм синтетик мэдрэмж юм уу да тийм. Мэдрэмж үл биш. Яг псевдо мэдрэмж юм уу да. Тиймэрхүү юмнууд бол аюу сайн гаргаж чадна гэдэг байхгүй. Чи гунигтай байна уу гэр тийм. За чи тэгвэл яага гунигтай байгаа гэх нэг тийм гунигтай байгаа юмнууд үгээр ингээд гаргаад ингээд бичиж чадна гэж байгаа. Гэхдээ тэр нь яг өөрийнх нь мэдэрсэн юм гэхээсээ илүү баахан юмнуудыг хооронд ингээд өмнө баахан өөр хүмүүсийн ингээд юмнуудыг цуглуулж байгаа дундаж руу навчраад илэрхийлж чинь гэдэг байгаа юм. Хоёрдугаар ер нь AI чинь нөө дундаж руу явдаг. Хэвийн тархалтайгаа дандаа дундаж руу яваад байдаг учраас
нөгөө авиасаас төрж гарч байгаа буюу хэвийн тархалтын үзүүр дэр химийг эзэж гаргаж чадахгүй гэдэг байхгүй. Тэгэхээр тэнд л тэр яруу найраг, тэнд тэр урлаг гэдэг юм миний бодлоор амьдрах юм шүү. Тийм юм байна. Одоо дундаж дээр байгаад байгаа учраас энэ нөгөө үзүүр дэрх байгаа зүйлийг мэдэрдэг болохын тулд асар их унших хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ хүмүүс уншаа болчих юм бол дундаж руугаа төхөж очихгүй учраас дундаж авиас шиг санагдчих юм. Тийм. Аяа ямар. Тэгээ шоудаг дотроо ингээд гараа хөдөлсөлөл ингээд тэгэл тий. Гэтэл одоо бодлоо ингээд яг Моцартын ч юм уу хөгжмийг Моцарт төстөө хөгжим зохиож чадах боловч яг Моцартын тэр имийг ч юм уу эсвэл Ван Гогийн зурагтай тий одоо өөртөө зургийг бид ингээд фото зураг оруулаад энийг Жиблигийн зураг шиг болоод өчөж байгаа шүү дээ. Гэхдээ яг дараагийн тийм жанрыг гаргаж ирч чадахгүй гэдэг л гэсэн. Гиснээс нөгөө Одиссей гэснээс би сая нэрний тийм уншсан шүү. Жиблигийн нөгөө Spirited Away биш үү те. Тэн дээр эцэг их гахавчдаг шүү. Тэр чин Одиссейг санаавсан юм л шүү. Одиссей тэр Сирсегийн тийм Сирсегийн хүмүүсийг нөгөө гахаан төврөддөг шүү. Тэн дээр санаавсан юм. За. Юу яриа ма дуусгаа. За. Амраа юм ярих. Би ярисаа асуултаа асуултаас яг би яг бас түрүү ярьж байгаа хавцад бас нэг юм бас асуумаар байсан юм байна. Энэ ташааныг манай хөдлөгч болох. Энэ ташааныг ашиглаад гэдэг шиг нөгөө яг нэмсрэнгай шүлгийг ингээ бас ингээ уншаад ингээ яаж яхангууд нөгөө яг нэг шүлгийг нь өстой сайн ойлгоод гэх нөө Амитаба гэл хүмүүс амар мундаг гэдэг нөө яаж би Амитаба шиг гэх тэнгүүд тэрийг бас жоохон ойлгодог. Тэн дээр энэ хоёр юу гэж боддог. Гэтэ Амитаба гэдэг чинь одоо үндсэн утга нь Амитаба чинь бурхан шүү дээ. Бурхан. Би одоо бас юу л юм л да. Гэтэ энэ дээр өнөр багш амар сайн тайлбар өгөх байхаа. Би нөгөө шашны талаас би нөгөө нэг тэр шүлгийг амар бацаан байхдаа сонсчод дахиж сонсоогүй байхгүй юу. Өнөөдөр нэг сонсоод үзээд тэгээд нэг чамд хариу хэлээ дээ. Хоёлаа чатлаа. Тэр чинь яг юу вэ? Яаж би Амитаба шиг алтан харганаар бүсгүй юуг яасан яасан хүүсийн юуг тодорхойлсон ингээд айгуу деталуудыг биччихсэн. Тэр нэг жоохон хүн утга байгаа байгаа. Харин би тэрийг бас буддийн гүн утга байгаалах гэж үздэг. Гэтэ тэгэл цаад санаа нь ингээд хүний хүсэл хязгааргүй тэгээд ингээд хүн бол ингээд бурхан биш учраас ингээд хүсгээс давахгүй л гэсэн юм бахал гэж бодоод байдаг шүү дээ. Нөгөө талаас нэг эмхтэй хүний гоо үзэсгэлэн бас тултал нь тэгж төрслээд байгаа юм болов уу? Эсвэл цаана өөр буддийн гууханы юм байгаа юм болов уу? Бас тэрийг сайгүй сонирхолтой. Би над шүлгийг чинь нямсранган шүлэг гэдгийг ч одоо тийм зүгээр тийм шүлэг ингээл нөгөө нэг бас л завгүйгээд нэг юм тэр чинь нэг уншигддээ шүү дээ. Ер нь тэр 4 цаг шиг тэн дээр л амар алдтаа болсон шүү дээ. Хуучин утга зохиол урлаг үлээ тийм сонин гардаг байсан шүү дээ. Уран зохиол урлаг үлээ. Тийм нэг би баг байхдаа 1-2 дугаарыг харж ирсэн. Тэр сонин гардаг байсан. Тэр бас нөгөө Монголын уран зохиол сонирхоход бол нэлээд нөлөөсөн яруу найраг мэрэг. Сүүлийн үед ер нь ингээд сайн зохиол яруу найраг шүлэг хөгжим сонсыг гэх юм бол аюур зангуайн гарчиг гэж нэвтрүүлэг байна. Централ ТV дээр лав гар тэгээд 3 зүйлийг онцолдог. Нэг хөгжим, нэг ном, тэгээд нэг шүлэг. Тэгээд 3 сизон гарсан байгаа. YouTube дээр дугаарууд нь бүгдээр байгаа. Гарчиг гэдээ хаад үзэрэй. Хүн үзэхгүй. Хүмүүст үзүүлэх хэрэгтэй байна. Наа чи миний PM gaаш. PM шиг аахгүй юу? Тэг томсгосон байлгүй дээ. Одоо жишээлбэл хамгийн ихний сэдв бол намраар эхэлдэг гэсэн. Тэгээ Одиссей намраар эхлэх юм юу гэсэн бол тэгээд Одиссейгээр эхэлдэг байхгүй юу? Хамгийн ихний дугаарыг цахилгаан гоордог тий. Тийм. Энэ тэгээд цахилгаан гоорчсон Одиссейг уншаарай, Илиадыг уншаарай. Айгуу гоё орчуулсан байдیں۔ Яг зүгээр зарим нэг хэсгүүд нь жоохон эвгүй орж байгаа нь зүгээр бид нар дасаагүй учраас ганц нэг юмнууд яваад байгаа болохоос биш. Эртний грекийн домгийн талаар ярих юм Сарул Эрдэнэ багшийн Эртний грекийн домог гэдэг ном жижигхэн бисрэг ном байдаг. Тэр бас Мегманы Сарул Эрдэнэ доктор бол бас л их тийм гоё. Тийм монгол хэлний бас агуу хүн л. Тийм хооронд ингээд хэлхээд битцсэн ярианы хэл маягаар ингээд хооронд хэлхээд битцсэн тийм байдаг. Тэгээ яг зүгээр түрүүн бас сошиал медиагаас яваал хэлээ л дээ. Бид нэг ингээ Одиссей гэдэг ингээ шуураад байгаа ч гэсэн бас нөгөө талаас энэ жангар гисэр гэдэг нөхдүүдийг бас ингээд нэг ятахан болгоод ингээд те ингээд туйлсын хэлбэрээс нь буулгаад үргэлжлүүлгийн зохиол руу оруулаад ч гэдэг юм уу ингээд нэг тийм. Гэтэ бас юу яж болох юм те одоо нэг кино гараад буцаад хүмүүс ингээ Одиссей грекийн түүхийг сонирхоод эхэлнэ шүү дээ. Яг тэрэн шиг гисэр жангар дээр бас яг адилхан сайн зохиолыг хургасан кино гарах юм бол магадгүй хүмүүсийг илүү тоххой юм. Тэгж надад туу санагдаж байгаа. Тэгээ тэн дээр бас нэг хөрхөн контент анимашн хийдэг ч байт юм уу. Өшөө юу вэ? Одоо Монголын нууц төвчний
болохоор ч гэсэн хийж болж байна. Эсвэл нөгөө юу вэ? Алтан товчийн хийсгүүд чинь 300 сайчуудыг дарсан тав гэдэг. Би гэхдээ нэг өмнөх подкаст дээр ярьсан шүү дээ. Надад тийм нөгөө Ирсний супашид. Тийм сажаа брэндэд гунгаж ирсэн. Тэр бол бас нөгөө жоохон хүүхдүүд зориулсан байдлаар хийж болох юм шиг санагддаг. Эрдний сан супашид. Тийм ер нь эрдний сан супашид чи юутай их төстэй байдаг шүү дээ. Анзаарах юм бол Дармападатай айгуу төстэй байдаг. Тийм унших юм бол манайд бага багт байдаг гэсэн. Одоо хайцсан юм бол зинхэр өнгөтэй. Тэгээд том нөгөө дөрөвтэй. Тэр чи баг айл болгонд байдаг байсан юм шүү дээ. Тэр унших бол бас гоё байсан. Тэр чи 3 мөрөөр. Тийм. Хойно үлдэртэй. Тийм. Одоо Дармападаг бас тэгж гаргамаар л байгаа. Яг тэр Монголд гарсан Дармапад бол зөвхөн шүлгэн байдаг байхгүй. Дармапад чинь шүлэг болгоныхаа юутай байдаг, үлгэртэй байдаг байхгүй. Тэгээ тэрийг бас нэг хэвтэйхэн орчуулаад тэгээд буддийн тайлбартай хамт гаргахчул бас их гоё ажил болохоор л байгаа. Тэр нөө ард нь өдөр үлгэрч юу лээ нэр нь Дармападаг юм. Тийм. Янз янз үлгэрийн далай юу? Үлгэрийн талаа. Тийм байд юм. Тэр Дармападагийн үлгэрүүд байд юм уу? Тийм ямар ч нэг буддийн яг тэр нэг үлгэрүүд байгаад байдаг. Уншингууд тэр нь болохоор нэг судрын нэг хэсгийг нь зүгээр ингээ хүүхдэд зориулаад уншихад болгоод тэнгууд тэрийг уншингууд дандаа үүлийн үр юу ингээд амар гоё бодит жишээтэй ингээ тайлбарлалцсан байт юм л. Тэнгууд тэр нь яг нэг буддийн ямар судрын блэ нэг хэсэг нь нэг бүлэг нь л. Тэрийг та туулаад үзмээр юм шүү дээ. Үлгэрийн далай тийм үлгэрийн далайг Монгол дээр нэг дөрвөн бот тийм байт. Айгууд бас зураг моргтэй тий. За. Окей. За уран зохиолч гэснээс нэ. Юу яасан юм бэ? Захилгаангүй дугаарыг үзээд Илайтай өлөө алийг нэлээд унших гэж оролцсон юм а. Тэнгүүд тэр чинь захилгаангаа шал сонсоод л ямар гоё за өстэй энийг л уншия гэхэд тэгсэн чинь тэр нэг зүгээр бичигдэг юм хэлээ шүү дээ. Туйлс тэгэл за барахгүй. Туйлс юм даа. Гэхдээ туйлс хэлбэрийг уншаад надад айгүй гоё л уншиж хэлдэг шүү дээ. Туйлс юм чи юу ачим шүү. Нөгөө нэг дор уншилсан байгаа юм бол яг ингээд өдөрт нэг нүүр багтана. Яг өдөрт нэг одоо нөгөө бүлэгч. Дотор амар олон бүлэгт багтсан байгаа шүү дээ. Тэгж уншил. Тийм. Ер нь бол бас л тэрэн дээр тэр нэг дүрслэг сэтгэлгээ нь бол гайхамшигтай шүү дээ. Хомерийн тэр хүмүүс хоорондоо яаж байлж байгаа, зад зэвсэг хоорондоо яаж Илиадыг унших юм бол жишээлбэл яаж тачгинж байгаа, хар цус нь яаж садарч байгаа тий. Тэгээ тэр баатар болгоны ялгаа Илиад чинь олон баатрууд байгаа. Тэр баатар болгоны онцлог шин чанарууд тий. Дотроо юу боддیں۔ Тэр ер нь яг зүгээр би Илиад бол ингээ яруу найрагтай. Нөгөө талаас бол яг тэрнтэй дүүхүү цэдтийн уран зохиол бол нөгөө санго гурван улсын үлгэр гэдэг байна шүү дээ. Гурван улсын үлгэр. Гурван улсын үлгэр чинь бас амар олон баатруудтай байхгүй. Баатар болгон өөрийн онцлогтой тий. Одоо шинэ Лүбүү гээл тэгэхэд чинь болвол ерөөсөө гардан тулаан нэг эсрэг нэгдвэл Лүбүүг дийлэх юм нэгч байхгүй. Гэтэ Лүбүүл түлээ байхгүй. Ямар ч тийм баг маг найруулах юм байхгүй. Ганцаарсан төвлөрд үүдэг. Тэгээд нэг амар одоо хөнгөмсг гэх нэшин нэг хүүхэнд ус сэтгэлтэй үнэхээр тэрэндээ сэтгэлтэй. Гэтэ тэгээд тэрнээсээ болоод ингээд хамгийн юм ингээд хойш нь тавьчихдаг ч гэх юм уу те. За нөгөө талд нь бол цаав ч гэх юм уу те. Айгу хэрцгий юу тооцоотой. Гэр зөргийн бэлэг тэрндэг. Тийм. Гурван сүрлэг та нөө тоотлоор тоглодог үү? Тоотлоорын гурван улсын одоо тоглоом орлоо. Энэ сэтгэл бүр халаад дуслаа. Гурван улсын үлгэрсэн чинь дээр би яг тоглоом яг тэр дөрүүдийг нь яг ингэж ойлгоод тэр амар гоё тоглоом. Тоглоом нэг. Дараа тоглоомын дугаар бич. Уран зохиолыг нь ойлгоод нэгдэг нь бас айгүй гоё. Тэгээд тэрэн дээр тэр Юншао гэдэг байгаа тийм Юншао бол жишээлбэл тэр гурван улсыг яг хагарч үед хамгийн хүчтэй лорд байсан тий хамгийн их айрамтай хамгийн их газартай байсан. Гэтэ яагаад гэдэг вэ? Юусоо зөвлгүүдийнхээ бүгдэнд таалагдах гад ингээд дундын хөлбөр болох гэж ерөөс шийдвэр гаргахгүй ингээд тэнхцээр хагаад юм алдсан ч нөгөө багтай жүжигэн дээр бас гурван улсын үлгэрийг одоо ч гэсэн тоглодог. Тэнгүүтээ нэг гоё юм нь нөгөө нэг юуны хичээл урлагийн хичээл дээр орохдоо гурван улсын үлгэрийг дүрээр нь задлаад дүр болгон дээр өнгөний задлал хийгээд одоо улаан цагаан цэнхэр хар гэдгээр нь задлал хийгээд тэгээ хойноос нь хүнд байдаг нөгөө шин чанарууд байгаа шүү дээ. Ир зориг юуны шудраг байдал тэргээр нь ингээд оноогоод тэгээ тэр дундаасаа ингээд улаан өнгөл хиттэй үед энийг бэлэгддэг гэдэг тэр нөгөө өнгөний бэлэгдлээ тэн дээрээс гаргаж ирдэг юм. Тэгээ миний бодлоор гурван улсын үлгэр дээр тийм туйлын лаг дүр гэж байдаг. Чин Любэ айгу шудраг журамтай гэсэн Любэ гэсэн хитрхи шудраг журмны хитрхиэрэж гэдэг юм уу. Хитрхи нөө ахан дүүсийн барилдлага гэдэг юм дээр хитрхийг анхаард өгөөд өс онзон авах сэтгэлтэй юмнууд хийдэг ч гэдэг юм уу те. Цаав бол бас өөр юм гэсэн сул талтай. Тэгэл гэдэг чинь те хүн болгон өөр юм гэсэн сул талтай. Жугелиан гэж гарч байгаа бас өөр юм гэсэн сул талтай. Тэрийг харах амар сонирхолтой.
Тэгээ Илиад ч бас их тийм байхгүй. Хектор нэг арын шинтэй, Ахил нэг арын шинтэй, тий Приам нэг арын шинтэй. За одоо тэн дээр байгаа Аякс Баатар нэг арын шинтэй. Одиссей гэдэг чинь нэг залны хөрөнгө явж гин тий. Ингээ залны хөрөнгө хэлж ирээд халуулах. Сайхан Баатрыг нэ. Үгүй яг тэрэн дундраа үйл one on one үзүүл Одиссей чинь бас нэг олын тачихгүй штэ. Тэр чинь Зүгээр кинон дээр тачин. кинон дээр яг майттай юм тачлахгүй. Яг нэгийн эсрэг нэг дээр бол угаасаа Ахиллесийг барах юмд нэгч байхгүй шүү дээ. Тэр чинь угаасаа дийлдэхгүй юм тийм шүү дээ. За тэгээд Хектор бол баг номер 2 шүү дээ. Ахиллесийг л дийлэхгүй байх. Бусдын бүгдийг яаж гэдэг юм уу те. Тэгээд Патроклус байна. Тэгээд тэр одоо Ахиллесийн уур хилэн шатж байгаа хэлбэр. Тэгээд тэр Ахиллес тамд очсныхан дараа тэр Одиссейтэй ярьж байгаа яриа. За тэгээд нөгөө Ажакс одоо нөгөө Одиссейтэй ярихгүй ингээд тунаад цаашаа явж байгаа. Тэр Агамнионы сүнс байна бас тэ нөгөө гэртээ очиод их нэртэй алуулсан. Тэр харин кинон дээр жоох өөрчлөгдсөн. Тийм үү. За спойлч гэдэг нөгөө. Агуу. Үйл явдал нь үгсэн нь бол үгсэн. Яг тийм үү яагаад гэдэг дээр жоохон Агамнионы өхөлчин бол бүр сүүлд нь Орестийн түүх мөх гэдэг өөрөө бүр тусдаа зохиол үүдэн шүү дээ. Одоо юу яах юм бол Монсудраас сая ингээ Одиссей нилийн одоо хүмүүс таалагдаад их үзээд байгаа учраас Грекийн методологитой холбоотой номын жагсаалт гаргасан мэлээ. Тэрийг сонирхоод үзвэл тэнд ер нь нөгөө Song of Achilles орчуулгын зохиолууд мөглөөд ч гэсэн орсон юмсан. Тиймэрхүү байдлаар гэх юм уу да. Тэгээ тэр ер нь бид нар бас нөгөө уран зохиол ярихдаа сая нэлийн барууныхаа яриад нөгөө хятадын уран зохиол руу өстөд за дараагийн дугаар хятадын уран зохиол руу орсон. Тэгээ хятадын уран зохиол руу ихэж одоо баруун эцэг зорцсон тэр дулаан асрын зүуд тэгээд нөгөө усан хөвөний шас тэр тэгээд хятадын уран зохиол руу орохоор тий энэ 4 классикийг ярихаас гадна ярав нэрийг ярина л да. Либай ороод. Либай орж ирнэ л дээ. Тэгэл дээний ярав нэр штт нь ороод ирэхэд тэгээд алан. За тэгээд тэрийг дараагийн дугаар. За баярлалаа юу ч ярьж байгаа гэж. За баяр.